Эхэлсэн. Ой. Hey guys, Animang podcast дугаар номер 4. 5. Оо, 5 юм уу? Тийм үү. 5 байсан байна. Өмнөх дугаар дээр амар их юм төжигнүүлсэн тэг амар их юм төжигнүүлсэн байна лээ. Тэр миний алдаа илээ. Уцаа бахан ширээн дээр шидсэн байна лээ. Тэгээд энэ удаагийн дугаард Гэлбах тэгээд Темко харсан байна. Юу? Тэг. Темко өмнөх зогсоос өмнөх 2 дугаард орчихсон тий? 3 юм уу? Өмнөх 2-т нь орчихсон. 2 3-т нь орчихсон. Тий. Тэгээд 7 хоногийн өнөөдөр бид нэр 7 хоногийн туршид гарсан аним мэдээллүүд тэгээд One Piece-ийн Yonka нарын талаар ярилцах болно. Тэгээд энэ нэг хүмүүс аюу хөргөн комент хийгээд тэрэн зүгээрээ энэ зүгээрээ гэж гоё комментууд бичсэн гоё сэтгэлээ хуваалцсанд баярлалаа. Тэгээд цаашдаа гоё хуваалцаад яваарай. За тэгээд мэдээллүүдээ эхлэх үү. За. Миний бэлдсэн мэдээллүүдээс хэлэхэд эхний мэдээлэл нь болохоор Akatsuki no Yona буюу Yona of the Dawn гэдэг аним байдаг нэг сизон 24 ангитай. Уг нь цаашаа үйл явдал нь айгүй удаан үргэлжлэхээр төгссөн боловч сис 2 нь гараагүй байгаа. Тэгээд сис 2 нь гараагүй тэгэнгүүтээ манга нь одоо хүртэл үргэлжилж байгаа. Тэгээд тэгсэн чинь мангакан саяхан үйл явдлын 70% орсон байгаа гэсэн ярилцлага өгсөн байлээ. Тэгээд тэр Akatsuki no Yona үзчихсэн үү? Үзсэн. Тэнд бол ямар санагдсан? Үзсэн тэгээ болоо. Миний бол айгүй хөөрхөн дуртай анимуудын нэг. Юу ямар жанр юм? Ер нь романс төрөлтэй заяа. Ер нь огтоо дуртай. Романс заяа. Тэгээд юу? Тэгээд тулаантай. Амар аргууд. Хөөрхөн. Тэгээд айгүй хөөрхөн. Тэгээд Ягаад чам таадагдаг вэ? Нэг жоохон аргаж асараагаал аргасараагаал дуусаад. Юу нараад байна? Юу тэр чинь хайртай залуу нь аавыг нь алаад хаан болчдөг лөө. Сүү тавьсан залуу нь аавыг нь алаад хаан болчдөг ч лөө. үгүй шүү дээ. Зүгээр тэр охин нь жоохон сайн. Тийм. Тэгэл охиных нь сайн. Нөгөө залуу нь энэ охиндоо бас жоохон талтай үздэг. Ямар залуу? Аав нь алдаг. Тийм зүгээр амар карьерийнх нь амбишс нь нэг хайрын дийлээд гараад ирсэн бохоггүй. Тэгээд аавыг нь алаад ордон хаа суугаад энэ охин чинь зутаагаад нэг хамгаалагчдаас зутаагаад тэнгуүтээ нэг хамгаалагч олж аваад тэр чи юу гэдэг вэ? Энэ уус нэг King's Garden баг энэ залуу. Үйл явдлын явахт зүгээр яг чамд юу таалагдав вэ? Тэгвэл тийм зохиолнууд юм уу? Цаанаас нь тийм жоохон Шоуж болохоор уу? за баг л ш. Шоужод өрнөө санах төгсөн юм биш үү те? Тэгээд энэ анимега Akatsuki no Yonaгийн хүмүүс бол Sisa-2-ын амар хүлээдэг, би ч хүлээж байгаа. Мангийн хальт унссан нилээ үйл явдал бол аним зогссон үйл хэсгээсээ нилээн хол явцсан байгаа үйл явдлууд. Тэгээд хэрэг аним гарах юм бол фэнүүд нь баярлах бах. Тэгээд энэ тал дээр гоё сэтгэл байвал үлдээгээрээ сонсогчдоо. Би ч нэг шоуж нэгсэн мэдэхгүй. Мэдгүй. За миний мэдхийн шоуж аниме юм бол Lovely Complex гэдэг нэг аниме үзчихсэн юм байна. Нэг бантан анхын эмэгтэй өндөр тийм тэр өөр Тэр нөх хин юу шоуж орч байна юу? Чан охин ямар хаагүй лээ. Хар хаагүй. Black Prince and Wolf гэрлээ. Тэ. Куроожидо юу ч л. Куроожидо. Тэр их урах. Тэрэн дээр би яг тэр чинь 12 дугаар ангитай үзэж яхад нөө ингээд кисин нь штэ. Тий. Тэрэн дээр амар догтлж ирсэн гэж.
Би тэрийг нэг амар тэг чухалжуулж үзэж байгаагүй шүү дээ. Гэтэ ер нь шоужо зарим романсууд өөр шүү дээ. Тэр хоёр амс амир. Тэр Lovely Complex Lovely амар Complex би тэрийг бас яг инээдтэй. тий үзэж эхэлж байхдаа үзчихсэн. Яг аним үзэж эхэлж байхдаа үзчихсэн. шүү дээ. Тэр өстө өөр. Өөр таар тэгж үлдсэн шоуж байд юм. За тэр нөө Кимино Тодоке л Кимини Тодоке ч үлээ. Тий. Тэрийг бол мэдх юм байна. Үзчихсэн юм да. Үзчихсэн. Би тэр ихтэй үзэж байгаа шүү дээ. Гэтэ мэднэ гэж. Тэгтээ мэднэ Кимино Яг Тодоке. тэр хөөрхөн гэтэ. Сисаяр. Надад Lovely Complex илүү хөөрхөн. Шоужид орно. Мисака. Мисакай чинь баг Шоужид ичидэг. орохгүй тийм. Эчи яа. Биш шүү. Юусэн бэ? Ичи. Мисака. Мисакай тийштэй. Айгуу тийм нөт мэдгүй сиснийг нэг нь үзэхэд л тийм би мангийн уншиж дуусгасан. Тэгээд Тэгээ би мангаг нь бас дуусгасан. Тэгээ би мангааг нь бас дуусгасан. Цаашаа Анаа дээр тийм. зөндөө заваарна. Ана дээр тийм. Би читааг. Читаага зүгээр машин дээр. Тэгээд Зүгээр читаага яваад машин дээр. Нисакой мангакан тэрийгэ дуусгачаад амар хөөрхөн юу гаргаж ирсэн шүү дээ. Юу гэдэлээ. One shot амар хөөрхөн one shot гаргаж ирсэн. Тэр нь цаашаа юу болно гэж яригдчихсэн үг нь series болно гэж яригдчихсэн боловч болоогүй байгаад л байгаа. Тэрийг уншиж үзээрэй заяа та. Амар Гэтэл ана дээр. Токи ч үлээ нэг тиймэрхүү нэртэй аюу. Тэр чинь series болохгүй гэдэг чинь нөөс төгсчтэй юм байна нэр. Тийм юм байна. За тэгээд дараагийн мэдээлэл болохоор яг одоо сая 18 оны өвлөөс эхэлж гараад 19 нэг сизон гарсан уу? гүгүү 18 лээ. 18 оны өвлөх гарсан юм билээ. Намраас эхэлж гарсан юм билээ. Нам. Goblin Slayer гэдэг аним манай яг сая Наникод энэ төр хичээлүүд нилээн алдартай болсон хүмүүс амар хүчсэн байлээ. Тэгээд энэ нь болохоор Маа гэдэг юм. харин тийм манай улсад гихчихсэн чи манай улсад гихчихсэн. Тэгээд тэгсэн чинь энэний нөгөө нэг энэ болохоор яг зохиолч нь болохоор яг новел байсан юм байна лээ. Kumo Kagui гэдэг хүн биччихсэн. Тэгээ энэ яг юу ямар манга бочора CP Creative гэдэг газар энийг анх манга болгоод 2016 онд манга болгоод гаргасан. Тэгээ тэрнээс цаашаа одоо дахиад 2 spin-off манга дахиад цааш нь гаргаж байгаа юм билээ. Тэгээд хоёр үзсэн үү нэг? Гү. Амар сонссон. Гоблинод хүмүүс реплет эхлэнгээ сонсоод байлаа гэж. Тийм. Тийм гоблинтай юмнууд зүйлээд байна. Яг энэ намар болохоор зүгээр гоблинтай нэмэр бөмбөгдсөн шүү дээ. Тийм, нэг хэсэг гоблин бүр амар биш. Нөгөө нэг юу вэ? Мангас Sword Art Online дээр гоблинууд гарч ирсэн. Тэнгүүт нөө юу вэ нөгөө нэг юм өөр ертөнцид нэлцаа битэн болж ирсэн билээ. What? Юу? Тэр тэгтээ амар гоё гисэн. Би нэрийг матчлаа. Тийм хүмүүс гоё. Тэн дээр бас гоблинууд гараад ирсэн. Тэнгүүтээ бас өөр юун дэрчлээ баахан гоблин гарсан. Тийм. Бас нэг айгүй амар зэрлэг гоблинуудтай нэг аним гарсан байхгүй юу? Гоблинууд нь амар тийм хүмүүн хүчндэш мөчөндөө гэдэг. Энэ юм уу? Гаха. Тийм үү? Тэр бүр амар хардкор чинь над тэр чи гоблинууд чинь хүн хүчндэд эхэлсэн шүү дээ. Оо ямар Юу яатсан дүү. Энэ бүр амар хардкор гэсэн. Юу юм бэ? Харин тэгээд Dark Fantasy Enter гэсэн бүр энэ амар юм шиг. Хаар идэх юм шиг наацсан. Тэгээ яг энэ мангака биш. Энэ зохиолчийн хоёр дахиад гоблины талаар spin-off хоёр манга гарч байгаа юм билээ. Тэгээ би энийг бол тэр яг тэр сценийг үзээ. Манга надад бол гарч байгаа юм. Гажаа. Манга Яг тэр сценийг үзээд нэг үзэхгүй гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээ ер нь л амар сонссон. Нилээ алдартай болсон. Хүмүүс амар л гэсэн шүү дээ. Айгу хардкор гэсэн аахгүй. Тэн та нар ер нь энэ сүүлийн хавар намрын юмнууд үзээгүй юу? Баки үзсэн. Баки. Аха. Үз. Задантай. Нэг нас яваад амар тийм зодонтой юмнаас жоохон. Тэр амар тийм эргэтэйлэг юу байхгүй амар эргэтэйлэг. Тэгтээ тэр гарсан Баки гэдэг нь болохоор бүр хэдэн онд л 2000 оны ихэр Баки the Grappler гэдэг тэрний sequel байхгүй юу?
Тийм. Season 2 биш, sequel бүр тустай story. Тийм, sequel. Netflix яасан юм шиг лээ, гаргасан юм шиг лээ. Харин тийм нэр анимнууд бүр Netflix, Amazon Enter дээр бүр амар гарч ирсэн шүү дээ. Тэрнээс гадна дээр одоо стриминг сервисүүд ч өөрсдөө бас амар анимэр хийгээд байгаа байхгүй. Netflix ч нэг амар god зургалтай нэг юу. Wild Evergarden. Тэгээ Violet Evergarden. Тэр Netflix юм уу? Дээрс амар god. Би Netflix дээр үзсэн хамгийн гоё аниме юм бол Devil May Cry Baby. Тэр гоё юм гэсэн тий. Гойс. Би тэрийг үзнэ гэж. Нэлээд хэтрүүлэгтэй. Тий. Тэрийг нь ойлгочих юм бол амар гоё. Тэр амар гоё юм гэж. Гэтэ нэлээд dark-ус амар dark. Ханд айгүй юмнууд байт юм шиг лээ. Тэгээ Netflix гэснээс Cabinerino юу лээ? Cabinerino юу мэдгүй нэг тийм хантай. Тэр чинь Netflix дээр гарсан байлээ шүү дээ. Мэдгүй. Тэр Netflix дээр гарсан байлээ. Тэгээд сая гарсан sequel кинон Netflix дээр энэ кино ч гэж ерөөхдөө баг 3 анги гэжтэй. Мэдгүй кино гэсэн юмсэн. Бүр хэмжээний кино гарсан юм шүү. Юу гэсэн ингээд 3 кино шиг юм гарсан заяа. Гэтэ эхний 2 нь болохоор яг season 1-ийг ингээд recap хийгээд багталсан. Тэгээд яг 3 дахь нь болохоор яг тэгээ sequel гарсан гэсэн. Тэр нь тэгээд Netflix дээр энэ намар орох юм байлээ. Үзэнгээд пауз. Би бүр юу ч ойлгохгүй. Үзэнгээд пауз. Тэр нэг Attack on Titan төстэй. Амар төстэй юм шүү. Бараг нэг студиочлоо, нэг зохиолччлоо. Ямар ч гэсэн нөгөө тэр дээр ажилласан хүмүүс нь нэг байхгүй. Attack on Titan дээр ажилласан хүмүүс нь тэрэн дээр ажилласан. Тэр нь. Nice. Тийм болохоор Attack on Titan чинь season 2 нь гарна гэж яагаад тэгээд тэр гараад түүнээс олж хойшлсон шүү дээ season 2. Season 2 тийм сайхан гарсан юм. Тэгсэн шүү дээ. Attack on Titan таалагддаг байсан шүү дээ. Таалаг. Надад overrated санагдаад. Харин бүр амар overrated тий. Надад тийм санагдав. Би тэгээд нэг үздэг. Амар ядаргаатай. Би season 1-ийг нь бол бараг л дуустна үзчихсэн гэдэг тий. Би season 1-ийн эхний нэг 2 анги үзсэн. Юу шүү дээ. Бараг эхний 3 season интро гэж хэлчихэд буруудахгүй. Тэр чинь тэнэг юм шүү дээ. Яаж ч л чинь нэг season бараг 20 данг гэдэг үстэй. Season 2-ыг даарах гэдэг. Season 3 ч үлээ сая гарсан тийм. Season 3 нь 2 парттай. 2 парт юм уу те. Тэгээд season 3 эхний парт бараг интро. Тэнэг. Ядаргаад тэр гол дүр хэн блэ ирэм билүү юм те. Тэр нүгтэй шүү. Сойлтчлаа чийсээ хүмүүс. Хөөтөн би сойлтч. Уус үзэхгүй тийм. Уусгүй сонсогчтой спойлерчлаа. Тэгвэл тэр нь тэг өгцөн юм нэрнгээсээ. Ямар ч байсан толгойдсоо буудалсан. Түүнээс хэдэн чаптер уншаагүй байгаа би. Гарцсан байж магадгүй би зүгээр гарсан эсгээ шалгав. Би бол аним дээрээс нь тэгээд сонсон хүмүүс амар ууртай лээ. Яа, би тэр ирээн би үзээд бүр Яа, та Black Clover үзэх юм яах юм бэ тэр. Тэр ихтэй үснэ гэж. Аста бүр зүгээр хорлоо шүү. Үгүй юун дээр зүгээр мангаг нь унш. Үгүй үстэй тэр. Үйл явдал юу н анимашн ч юм уу бус нь гоё байл. Тэгээд ойлгох нь бол яах вэ? Тэр Attack on Titan надад бүр юун ч таалагдахгүй. Тэг ингээд нэг амар gory болох га ядцсан юм санагдаад байгаа байхгүй. Тэр gory чинь тэр Drifters бол гоё шүү дээ. Drifters бол гоё. Гэтэ яг манга дээр хитэн жилийн дараах ирнэ жоо тийм байдас. Монгол суулж баг хамгийн суугнаас юм зү. Тэгмүүдээ бүр амар тэнэг санаа. Жижигэр ямар аа. Би ерөөсөө тэрний стори энэ тэрийг нэг ойлгодгүй. Нэг ууг нь анх нөгөө нэг титануудаас хамгаалах зорилготой юм шүү. Тэр таuna хотоо. Уул нь ID амар зүүн нөгөө нэг freedom гэсэн ID. Тийм тэгээд амар mystery мөн амар нууцлаг үйл явдал нь яах гэдэг нь тэгэхгүй тэгсэн ирнэ л. Бүх нууцуд тайлгдсан шүү. Яа. Би сиснээс шиг зүгээр чигш. Тэд нар ч ерөөхдөө бол баг хоригдл маяг юм болсон. Тэр хүмүүсийг арал дээр хордог. Дэлхийн бусад газар болохоор зүгээр нэг 50 ингээд хөгжөө явж байгаа. Гэтэ ээрээ амьдэрч магадгүй шүү. Би зүгээр спойлер даггүй гэж бодож байгаа. Итгэл найдартай байх хэрэгтэй. Гол дүрмжихгүй. Тий, гол дүр үзтээ те. За. Би яаж л хамгийн суугна гэлсэн. Тэгээ мангар өтгөө өмсөхтэй те. Бүр ёо. Би тэр үлгэр амар юм бэл шүү дээ. Тийм.
Би босод сизнүүдийн зүгээр ингээд харсан л та ингээд хүмүүс үзэж яах. Тэр нэг юм мөгөөстэй Эрен биш ээ. Леви гээд тэр нь лаад юм шиг. Тэр амар юм шүү. Тэгээ бас тэр нөгөө нэг Эренийх нь найз нэг эмэгтэй байдаг үстэй. Тэр нь бас амар. Тэр хоёр ч нэг юу байхгүй юу? Love interest юм уу? Үгүй нөө Аркман л ямар ч зүйл овгон тийм овгтой тэр Акерман. Тэнгүүтээ тэр овгийнхоо юугаар юу байхгүй. Борноо нэг одоо жишээлх юм бол Наруто дээр ч ингээл очихаа овг гингүүт ингээл явчихж байгаа зү. Хашаа. Тэр чинь ингээл тодорхойлол хүчтэй гэж явчих. Тэр чи яг тэр овг нь ингэж яадаг. Уус амир юм уу? Хааныг хамгаалдаг юу? Овг. Тийм тэнгүүт ингээд нэг хүнд амир үнэж байдаг. Тэр хүний төлөө амир хүчтэй тэнгүүт амир тийм нэг цус ген гэх юм уу цусан ч гэх юм уу ямар ч цусан тэр овг хүмүүс амир хүчтэй. Монголчууд ч юм уу тийм. Чигсийн систем. За тэгээд дараагийн мэдээлэл рүүгээ ороход энэ одоо айгүй хөөрхөн фичер анимууд гараад байгаа юм байлээ. Миний тэр нэг трейлер нүүцмөр амар хөөрхөн. Гэтэ энэ шал өөр заяа. Одоо трейлер нүүцсэн мэт дээ. Санаа чи фичер байсан юм уу те? Тий, энэ Human Lost гэх. Би цуврал юм байна. Гүг цуврал биш. Энэ цуврал биш. Энэ фичер аним нь болохоор юу? Дазай Осамо гээд Японы зохиолч байдаг. Дайса биш үү юм? Осамо Дазай гээд. Дазай юм уу? Тийм, Дазай гээд. Та нар нэг Bungo no Stray Dogs дээр тийм нэртэй дүр гардаг шүү дээ. Тийм инфлюенс болж исэн гэдэг. Тэгэд энэ зохиолч нь болохоор 1900-аад онд амьдарч байсан, 1999 онд төрсөн гэдэг чийсэн. Тэгээд дөнгөж 39 наслаад нас орсон юм зохиолч байгаа. Тэгээд бичсэн зохиолууд нь болохоор яг одоо болохоор Японы классикууд гэж явагддаг. Нэлээд алдартай юм шүү. Нэлээд алдартай зохиолч. Тэгээд бас Актагава гэдэг Японы амар алдартай зохиолч идэв. Тэр хүнтэй тэр хүнээс амар тийм инфлюенс авч зохиолуудаа биччихсэн тийм юм байгаа. Тэгэд энэ хүний No Longer Human гэдэг юу байдаг? Зохиол байдаг, новел байдаг. Тэгээ энэс хэдвлэж ер нь ингээд идея авч энэ анимыг бүтээсэн байлээ. Тэгэд энэ нь болохоор одоо 10 сард нээлттэй хийн. 10 сард нээлттэй хийхдээ эхлээд Америкт нээлттэй хийх юм байлээ. Тэгээд дараа нь Японд нээлттэй хийх юм байлээ. Аха. Тэгэд их сонирхолтой хүмүүс энэ дээр ажилласан байсан. Афро самурайгийн найруулагч нь найруулж байгаа юм байлээ. Бас Psycho. Тийм, тэгээ Psycho-Pass-ийн хүн тэр хоёр нэг найруулагчтай байна. Үгүй, нэг найруулагчтай. Psycho-Pass-ийн зохиолч нь скриптинг бичсэн байлээ. Тэгээд ийм сонирхолтой шинэ sci-fi cyberpunk ийм feature anime гарч байгаа. Тийм fantasy. Нөгөө нэг студид нь болохоор Godzilla Planet of the Monsters-ийн студид. Тэр чинь 3D үстэй. Тийм, угсаа энэ Human Lost чинь бас 3D. 3D хэрнээ 2D шэдтэй. Надад зураглал нь өндөө таалагдав. Санийх юу? 3D гэсэнс нь 3D гэж хэлээ. Харин тий 3D-гээр хийцэн тэгснэ нөгөө нэг аниме шиг болгоод ингээд 2D шэд. Тийм жоо санаа гэж хэлээ тий. Тэгэд энэ нь болохоор бас шагналууд хожол яваад байгаа юм бэлээ. Хожоод жоохоо шагнал хүртэл Яагаад яасан бэ? тийм гэхээстэй шүү сая. Мос суултлаа шүү. Тэгээд сая Японд асан Satoshi Kon Award of Excellence in Animation гэдэг шагналыг бүрдсэн байлээ. Тэгээд Монреалд болдог Fantasia International Film Festival-аас honorary mention авсан тийм юу тоцтол авсан байлээ. Тэгэд энэ нэг Radio Wave гэдэг аним яасан өрсөлдөд тэгээд хожигдсан байсан. Трейлер нь бол би үзээд юу ч ойлгоогүй. Трейлер нь үзээд надад амар тийм гойсон. Тэгтээ яг сонирхолтой л харагдал. Тэгтээ яг юу болоод байгааг би үнэхээр ойлгоогүй л дээ. Тийм, зураглал нь надад бас жоо сонирхолтой. Зураглал нь тэгээ амар хэцүүлээ. Тэгтээ ID нь яг хөдөлгөөн гарахт нь үзэл авах л та. Зохиолт нь амар юм бол тэгээд үгүй. Энэ
зомби нотод толтоцсон уу? Тэгээд дэлхийн мэлхийдний сонирн болсон юм шиг үл шүү дээ. Янз бүрийн 2000 хэдэн онд 36 36 онд үйл явдал нь болж байна. байгаа. 10 жилийн дараа. Тэ? 19 15 жилийн дараа. Тэ 15 жилийн дараа юм тий. 17. Мэдгүй. Afro Summer үзчихсэн үү? Үзчихсэн. Тэ. Би яг нэг юу самурай чамплаа үзээ тэ нэг хэсэг баахан самурайтай анимод үзчихсэн. Тэр Sword of the Stranger үзсэн. Тэг би баахан самурайтай анимод үзэж байгаа л тэгэл айгуу таалагдчихсэн. Тэгтээ хүмүүс Өөр самурайтай гоё аниме юу вэ нэр нь? Йоо. Гинтама ч амар л та. Гинтама гоё. Одоо гой самурайтай аним байна. Тэрний зураглалнаас амар эс амар ивүү харагдчихсан. The Blade Тийм цаанасаа of the Immortal. Blade of the Immortal. Одоо 19 оны 10 сар series. Энэ нь болохоор амар тийм dark fantasy. Манга нь явж байгаа. Мангатай. Мангатай. Би Энэ болохоор түүх нь болохоор ингээд нэг ингээд өгшгөө байхаар харагдсан. Тийм Ронин тухай. Нэг юу байхгүй ингээд гэмт хэрэг хийсэн. Той анимашн юм уу те? Тэгүүлж гоё. Гэмт хэрэг хийсэн одоо нэг 1000 тийм эрэгтэй хүнийг алхаас нааш юу байхгүй. Мөнх амьдрал биш байсан юм байна ши. Той биш байсан юм байна. Бороо марччих. Amazon дээр гарна энэ бас. Amazon Prime уу? Nice. энэ стриминг сервисүүд дээр амар хэн ямар зам лээ. Зураг нь бол зүүн л юм байна те. Dark Fantasy. Утаар юу үзчихсэн үү? Gangsta. Сонсож байгаа ч. Gangsta сонсож байгаагүй юу? Сонсож байсан. Үзэх хэрэгтэй Gangsta. Үлээч Gangsta гэдэг нэртэй нэрээ. Би манга нь уншижсэн, аниме ч үзчихсэн. Тэр бүр амар гоё. Тэн нэрхэд бол Blade of the Immortal гэдэг юм шүү дээ. Тэгснээр 6 юу гэх одоо Sword Master гэдэг чинь монголоор юу гэж болох вэ? Сэлмийн Элдийн мастер. Тийм дөрүүд болох юм байна. ёо шинээр нэмэгдсэн гэж байгаа юм чинь нөгөө каст дээр нэмэгдсэн. Тэгэхээр каст нь одоо хүртэл ингээд бүрдэлтэй л байна. Мөгийн Жуни Immortal гэдэг юм биш үү? Бонер. Тэгээд сонирхолтой. Тийм жоохон бас тийм. Та нэр Gangsta үзэж байгаа Үгүй. Хэдэн онд очижсэн? Тэгвэл Нилээн дээр үе. нилээн дээр үе ч бас хайшаа нэг Адаанаас дээр үе. одооноос л дээр үйл юм байна. Тэгээ зураг линтер айгуу гоё. Тэр нь хизээ. Би үнэхээр сайн мэдгүй 7-9 оных л ах. Тэр бүр амар гоё. Ганцхан сизонтэй. Тэгээ ус манган ч гэсэн айгуу богинохоо. Нэг олон чаптер байхгүй. Нэг дүлийн самурай байгаа заяа. Тэгээ ингээд айгуу тийм бараа ертөнцтэй холбогдсон гарууд. Gangsta. Gangsta юм. Нэр нь угаасаа Gangsta. Тийм юу ба. За дараагийн мэдээ нь. Дараагийн мэдээ нь болохоор нэг Netflix-ээс хийж байгаа Cowboy Bebop баа штэ. Аха. Тийм. Тэрэн дээр шинэ каст нэмэгдсэн байлээ. Julia гэ дүрт Elena Satin гэдэг жүжигчин тоглохоор болсон байлээ. Тэгвэл Уус юунд дэс тоглог байг уу сонир юм бэлээ. Би газ мэдсэн дөө жоон ч болно тий. Тэ. Энэ энийг бол мэдэх юм байна. Харцсан л. Энэ гişin юм. Мустафа Шакир. Тэ. Надад юу нь л мэдэхгүй байна уу кастинг бол. Гэтэ Жон Чо ер нь надад таарсан гэж ерөөсөө санагдахгүй байгаа. Ерөөсөө надад тийм спайк болж байгаа нэг тийм дүр зурагч харагдахгүй байгаа аюулсан. Каризма жаа хэцүү. Тэгээд би яаж ч нэг тийм зэгсвэр өстэй байхаар төлөвлөхгүй байгаас тээ.
Гэтэ уул нь ч өөр аим жон жож уул мөн төлж гэж. Мэдгүй харагдахгүй байгаа. Надад ерөөсөө тохирсон санагдахгүй байгаа шүү дээ. Өөр Аз жүжигчд бол бас. Гэтэ энд заавал би нэг Аз хүмүүс тоглуулаад байх шаардлага байхгүй л гэсэн гэж бодсон. Аха. Заавал Аз хүмүүс байх шаардлага. Яг үстэй баг Аз нь жон жууд юм биш ганцаараа. Энэ нэмэгтэй хин. Энэ бол шууд. Царай л хэлсэн. Тэгвэл надад бол үнэхээр харагдахгүй. Тэгээ одоо яг энэ жон жогийн царай тэр спайкинг ардгаас. Яг сэн боос. Тэснэ Jet Mage шал амар вилэн байхаар харагдаад байгаа байхгүй. За нэг юм. Би энэ дол ерөөс найдаж байхгүй байгаа. Ууса лайв акшнуудыг хийсэн байна. Гэтэ энийг ууг нь айгуу гоё болоос анх зарлагдж байхад бүр амар гоё байсан аахгүй. Тэгэл ингээл яг найруулжсэн Ken Watanabe. Тийм баха. Би жаараа Ken Watanabe биш хаа. Би буруу нэрээ санаж ах шиг баха юм. Shinichiro Watanabe гэд энэ нэг яг original anime series-ийн найруулжсэн найруулагч аахгүй. Тэгэд энэ үнийг хамт ингээд зөвлөгөө өгөөд ажиллана гэхэд уг нь айгу. Тэгтээ айгу хоо дайггүй байх гэж бодчихсон. Амар юу шиг Dragon Ball шиг л болчихгүй болж. Тэгээд тэр нөгөө Netflix-ийн Death Note. Тийм тэр бүр амар. Тэгээ энэ дээр бас юу юм бэлээ? Продюсерт нь болохоор Marty Adelstein гэдэг энэ бас One Piece-ийн live action-ыг produce хийж байгаа. Тийм хүн байгаа. Юусе буухгүй байгаа шүү дээ. Өөрөөс анханасаа Dragon Ball ч гэсэн анханасаа тэнийг санаа байсан. Ер нь л анимег ингэж нөгөө тийм амар тэгээ энэ авч шал өөр анимуудтай байж болж байгаа байхгүй юу? Live action. Тийм бас. Арай бууж байгаа байхгүй юу? Амьдрал дээр One Piece, Dragon Ball мэтийн иймэрхүү бол ерөөсөө муудгунаар гарсан. Яа. Гэтэ Наруто үгүй. Гэхдээ бүр нэг амар нөө Сусана энэ гарахгүйгээр л дээ. Нэг жижигхэн сторийн дээр л хийж болох юм. Ямар? Нэг жижигхэн нэг сонирхсан даалгаварт явдсан шүү дээ. Тийм байх. Тэрийг лайв акшн дээр харна гэж боддог. Sasuke. Тэгэд манай подкаст аудиенстэй байгаа шүү. Энийг хүмүүс инээгээд байдаг шүү. Харин тэгцээ. Тэгээд цаашаа болохоор юу? Цаашаа болохоор юу гарч байгаа? Naruto Taizai season 3 биз дээ тий. Season 3 намар гарна. Тэгэд энэ дээр юу Sora Amamiya ending дуулахаар болсон байгаа. Тэгээд тэгсэн чинь сая энэ 7 хоногт opening-ийн Overworld гэдэг хамтлаг дуулахаар болсон байна. Overworld бүр тасархаа шүү дээ. Амгаа тий. Юу нугасаа Bleach-ийн юунаас эхлээл сонсч ирсэн шүү дээ. Bleach-ийн opening хамгийн шиг өөр амар гүйл. Тэгснэ дууч нь амар хоолойтой шүү дээ. Тэгээд энэ Sora Amamiya гэдэг энэ дуучаан ер нь айгу гой дуунуудтай. Тэгээд тэгсэн чинь Elizabeth-тай дуу оруулалт юм бэл шүү дээ. Би тэрийг саяхан мэдсэн л дээ. Seven Deadly Sins гэхдээ би зүгэл байна. Үзэг мө та. Сонирхолтой. Тэгээд энэ season 3 нь 40 ангитай юм уу? Мэдхгүй. Би ч нэг юм харсан л та. 40 ангитай гэдэг. Та нар үзэнгээ юм уу мэдхгүй гэдэг. Season 3 гараг байна. Гарч байгаа. Тийм гэнэ юу гэж юм. Ерөнхийдөө 40-од гарах юм. Тэгээд бас spin-off гарч байгаа юм билээ. Pork no Onayami Sodanishi гэдэг spin-off гарч байгаа юм билээ. Миний бодлоор Pork no Enter гэж байгаа юм чинь тэр нөгөө жижигхэн гахааныхын тухай юм болов гэж бодсон шүү дээ. Нөгөө том хаач гэж. Том болчдөг уу? Тэр хин гэдэг үлээ. Ээж гэдэг л үгүйгүй лөө. Нэг ба дандаа хоолны үлдэгдэл хийж яадаг. Hawk. Тэг Hawk. Угаасаа л хаад гэдэг үстэй. Тэрэндээ магаар тэгээд нөгөө уусаа 40 гарах одоо нөгөө нэг season 3 дээр гарах үйл явдал нөгөө ингэж season дасалж болохгүй юм хэд бол заавал өнгөрч шүү дээ.
үйл явдал. Манган тийм баг. Тэг. Та манган шүү дээ. Уншчаад дроплцсан байгаа. Тэгээ ерөнхийдөө Бараг партны part 2 орчих юм шиг. тэгж магадгүй. Тэгээ Яагаад нэг season-ийн партны part 2 гэж байгаа гэдэг. Гэхдээ нэг хүлээлт үсэх гэлээ ш. Санаа бодож юу яа. Хүмүүс season гэж байгаа юм бол тэгэл ингэсэн гарснаа нэг юу шиг гараад дасархаа аним хийчээд season 2 нь гарахгүй. Тийм байна. Зөндөө. Яа цэнтэй production гэдэг. Drifters-ийн season 2-ыг хүлээгээл байгаа. Хүлээгээл амар төгсчээд те. Амар төгс. Хүмүүс зарим хүмүүс таалагддаг юм шиг билээ шүү дээ. Тийм үү? Тэрсгийн амар Тэгмээ trash юмнууд нь бараг season 7-8 явж идэг шээ. Юу? Ер нь юу гэж бодож байгаа үгүй бэд юм аа санахаар л. season 7-8-аас гараад юм уу? Юу амар болон season тесттэй. Shogeki-no Soma 4-3. Shogeki-no Soma ч амар фан шүү дээ. Би season 1-ийн л үзчихсэн. Нэг л үзчихсэн. Тэгээд дараагийн мэдээлэл болохоор шинэ Ано Ханагийн ажиллаж исэн Ано Хана дээр ажиллаж исэн team шинээр Her Blue Sky гэдэг анime фильм гаргаж байгаа юм байлээ. Кино. Тэгээд энэ бол миний тэр юуг нь плотын бол уншихад амар сонирхолтой санагцсан. Ер нь бол нэлээд хөгжмийн талаар гарч байгаа юм лээ. Хөгжмийн талаар тэгээд цаг хугацаатай. Тэгээд саяхан болохоор шинэ visual нь гарсан байгаа. Тэрэн дээр бол ер нь зураглал нь character-уудын зураглалын тэр нь бол Анатай төстэй юм лээ. Тийм. Ана гэж чинь яг бүтнээр нь юу л амар урт шүү дээ. Ана яц юмчлээ. Энэ дээр харагдсан да. Анагийн юу нь? Ана дуунд байж юу? Тийм. Дууно. Тийм. Нэг яг нөгөө дууно амар сайд хэсэгт нэрдэг. Тийм. Тэр энэ нэгчээд хэлэхгүй. Харин хаана би хайгаад болдгоо. хаана юм шиг. Заа. Тийм мэдгүй амар урт нэртэй цаашаа ингээ Ана гээд хоёр цэг тавиад амар урт юм байд. Тэр ч Монгол нэрээр тэр үеийн тэр цэцэг тийм. Хоёр жилээ. Ана үзчихсэн үү? Үзчихсэн. Тийм. Гэхдээ би үзгээсээ өмнө надад л тэр амар хүнд тусаагүй. Анхнаасаа спойл болсон болохоор. Тийм амар удаан байсан үзэгд. Тийм үйл явдал амар удаан. Тэгээ надад бас айгүй хүмүүс амар хүүгэн амар гоё гээд амар уйлуулдаг амар драма энтер гээд аним тантас спойл болсон. Тэр юу байна? Карсэн сэжэр сад тавьчихсан. Нөгөө хоёр удаа үзээд төгөлдөр хуур тоглодог. Ёо 4 сар дах чиг. Shigatsu no Osa. Тэрэн дээр бас үзчихсэн. Спойлд болоо. Би Angel Beats дээр яг аниме үзээд яг үлдсэн шүү дээ. Би Angel Beats үзэж байгаа. Гоё тий. Гоё. Прям гоё. Angel Beats үзэж байгаа. Манай сахиус нэр Кенши гэдэг л. Мартчихжээ. Би тэр нэг opening-ийнх нь нэг ингээд хэсгийг л үзчихсэн ингээл олоолаа явчихсан ганцаар болоод тагтаг. Тэр чи ending үст. Тэг миний бодлоор өгтөм болов гэдэг бод. Ер нь өгтгүй. Ер нь тэд дээр ч өгцөн хүмүүс ахгүй юу? Чи яа спойлдод байгаа юм чи байл та. Гэтэ спойлд авахгүй шүү дээ. Олон зуун. Үгүй чи зүгээр амар юу гэж үзтээ. Уус цөөхөн 10 гэдэг те 12 10 хоног 12 цөөхөн гэдэг. Тэг Angel Beats энэ төргээд гэхдээ яг би тэр зурглалыг хараад нэг тийм амар жоохон тулаантай юм болоо гэж ойлгож ирсэн шүү дээ. Тулангаар нь. Тулангаар гэдэг амар хөөрхөнтөл. Тэр үг нь нэг хөөрхөнтөл. Нэг юм. Тэр тулааны гол нь биш л дээ. Цаад ID юм бас амар зөө. Би бол үзгээд мэдгүй хоёроо нэг тийм тогтож сууж байгаагүй юм. Тийм лөө. Тэгээ хоёр ending гэдэг. Би бүр анх гарч захтан л үзчихсэн сандгүй. Тийм. За. Тийм гэж. Тэгэд миний бэлдсэн мэдээлэл ингээл юм дуусчихлаа. Танд өөр юугаа?
За дараагийн хэсэг рүү. Part 2. Ингээ болцсон юм уу те? Тийм болцоо. Энэ Jurassic тэр Энэ Jurassic таарх юм уу? Би энийг одоо юу харсан. PV-гийн л үтсэн. Jurassic ширлэлтэй тэр юм уу? Би одоо ингээ газар юу гэж үзээгүй. Тэнийг Jurassic гэдэг аним гарч байгаа. Динозавртай. Ингээд юу яцсан ингээд Гэ амар гүргүү. Гэхдээ ингээд зөв зүгээр орчин үеийн нийгэмд юу гараад ирсэн. Гівгэнт Учир бүтүүлгээр динозаврууд гараад ирсэн. Гэтэ зургал нь амар. Тэгээ зургал нь гоё юм байна. Өнгө нь бүр амар гоёсэн. Амар өнгөлөг. Нэг гоё те. Нэг энэ Тэгээ той хийж байгаа юм чинь гоё л. Тийм баг. Тесэр нь 18 секундын нэг тесэр гарсан. Сарын өмнө. Тэгээ саяхан болохоор ингээд нэг character-ууд болон тийм creature-ууд ингэж cast-ууд ингэж гарч ирсэн. Амтан дөрүүд нь гарч ирсэн юм уу те? Танилцуулагдсан. Мэдгүй. Тэнгүүтээ танилцуулагдсан. Зурсан танилцуулсан. Тэнгүүтээ нэг юун дээр Dragon Ball Super-ийн юунод гарч байгаа. Dragon Ball Super-ийн найруулагч нь ажиллаж байгаа. Megumi Ishitani. Тэнгүүтээ анимашн дээр нь болохоор Dragon Ball Super Broly-ийн аниматор ажиллаж байгаа. Оо саяны миний яриадсан фильм дээр Her Blue Sky гэдэг. Энд дээр нөгөө Kimi no Na энэ дээр ажиллаж исэн character designer нь ажиллаж байгаа. Тэрийг ярьжсэн амар дэлгэрээс шал хөрөмтөлсөн юм шүү дээ. Тий. Уул нь гол юм дээрээс юм шүү дээ. Анаа болонгоо бэц үлээ юм дээ. Тэгээд дараагийн мэдээ гэх юм бол сая 8 сар 21-нд саяхан нөгөө нэг Fates Night Hainsville second movie Фэдийн бүх юм амар урт нэртэй. Blu-ray цацгдсан байгаа. Тэгээд би энийг үзээд анх удаа аним дүрийг чин сэтгэлээсээ үзье гэсэн. Дургу урсан. Nice. Тэр нь Sakura. Sakura гэж. Наратагийн Sakura яачаад идэв? Гэмэр тэнэг шүү дээ. Дажгүй тэнэг үйлдэл юм. Амар дугуур юм. Энэ Sakura болохоор арай өөр. Энэ Sakura нэг юу? Миний үдсэн эсгүүдтэй дажглээсэн. Энэ Sakura болохоор ингээд нэг Tosaka гэдэг гэр бүлийн хоёр дахь хүн байхгүй юу? За. Тэнгүүтээ нэг тэр Tosaka гэр бүл нэг шидийн хувьч зөвхөн нэг хүн залгамжлуулна гэдэг. Энийг болохоор нэг өөр гэр бүлд өрүүлсэн заяа. Тэгээд тэнд очиод баах ингээд шавж мавжтай ингээд юунд ягаад шавж мавжинд ингээд манагаа ихсэж багсаж магсаад. Тэнгүүтээ юу ачиж байгаа. Тэнгүүтээ амар багасаа зовчиж байгаа. Тэгээд зовсон дээр амар арчаагүй заяа. Арчаагүй байдлаа зэвсэг болгочихж байгаа. Арчаагүй байдлаа зэвсэг болгонгод хүмүүс өөртөө татдаг тийм зэвсэг болгож байгаа. Тэнгүүтээ сплиттэй. Оюун сан хуваагддаг гэсэн. Тэгээд Fate сурвалж өрнөд бол данаа өөр universe-аар явдаг. Тэгээд Fate Zero, Fate Stay Night хоёр ч нэг universe ахгүй юу? Тэгээд Fate Stay Night нь 4 road-тэй, 4 замналтай гэсэн. Тэгээд яг Fate Stay Night-ээр юу болж байгааг бүрэн ойлгоход тал тэр 4 road-ийг дөрвөлнг нь үтсэн байх шаардлагатай. Тэнд нөгөө ингээд огт дурдагдаагүй дөрв алууч тэн дээр байх хэвээр дөрвүүд нь өөр өвд дээр гэж гарч ирж ирээ тэгээ заавардаг байхгүй. Тийм Фэдийн зургал нь бас амар. Энд чи юу portable яг штэ. Сонирм биш. Төгс. Бараг төгс. Надад ирсэн байна. Тулааны хэсэг хэсгүүд нь бүр хамгийн сайн тулааны зураглал хийдэг ч ерөөд. Гэхдээ бүр амар overpowered юм шүү. Дөрвүүд нь би бичлүүд зүгээр лист мис видеонууд үүд штэ одоо топ бараа нэмээд тулаан болон ч яг тэрэнд нь бол байнга Fate юмнууд нь явдал юм байл л дээ. Тэгээ тэрийг нь харахаар бүр арай панаалтай юм бил ч дээ. Тэр нөө ингээд хуучин ертөнцөөс ингэж хүмүүс дуудаж авчирдаг. Дрифтерс. Тийм дрифтерс сурдаг. Энэ дээр ч юм Attila байдаг шүү дээ. Монголоос гэтээ нэг Fate Grand Order дээр нэг нэг. Гэтээ эмэгтэй болсон. Attila болсон. Attila юм. Энэ Артур ч Fate-ийг зүйлсгүй. Hainsville болохоор хамгийн тийм dark road байхгүй юу? Хамгийн тийм dark. Тэрнийхэн кинон
кино 3 кино гарна 2 нь гарцсан байгаа. Одоо нэг нь хамгийн сүүлийнх нь part 3 нь болохоор одоо хавар. Тэгээд шууд театруудад нээлт мэлтэй гэдэг юм те. Тэгээд театр өнгөрсөн бараг жилийн дараа бүлрээр гарч штэ. Таар одоо кабинерыг тэгэж үзэхгүйгээр одоо шууд Netflix-ээс үзэх боломжтой байгаа шүү. Юу гэ? Кабинерыг юу ч хэлээ. Тэр нь бодчиход. Netflix-тэй авах юм бол алдартай аниме зөндөө юм байт юм билүү? Гинтам байт юм билээ. Netflix дээр гинтам байт. Наруто чинь яг анхны юу мó тэг дараагийн шипүүдэн бүгд байгаа. Тийм байт юм билээ би бүр гайхсан шүү дээ. Би юу үзчихсэн аахгүй юу? Би юу үзчихсэн? Нэг Castlevania үзгээд. Тэгээд яг аниме таажсэн. Байт юм билээ. Тэгээд энэ хоёр мэдгүй гэсэн нөө Ямада Кунто Seven Witches гээд яг мэдгүй биш нэг сонссон юм уу? Тэгтээ үзээгүй. Үзчихээгүй. Би яг нэг харчаад амар ичээ тэгээд нэг тийм байдаг шүү дээ нэг тийм witch мэцтэй тий. Зөндөө байдаг шүү дээ. Яг тийм хүн дээ. Надаа юу яг тийм шүү дээ. High school text. High school text чи онцгой л та. Тэр хамгийн амар шүү дээ. Тэр юун дээр гардаг байсан шүү дээ. Юу зуртаа гардаг байсан. Зуртаа гардаг байсан. Тийм үү? Тий, Star л юу зуртаа гардаг байсан. За арайчтай тийм юм зуртаа гарч ирсэн. Тэгсэн би тэрийг үзэх гэсэн шүү. Текстийг ч яах гарч яхад нь үзэл. Тэр үчиг 10 жил байлуу да. Гой муудсан л та. Ямада Кунто Seven Witches гэдэг энэ мангакан Мики Yoshikawa гэдэг мангакан сая Ямадага дуусгасан. Дууссан. Манган дууссан. Тэгээд дараагийн нэг бүр 17 дууссан байлээ. Тэгээд дараагийн бүтээл рүү орох гээд 3 төрлийн one shot гаргаж байгаа. Тэгээд энэ нь болохоор Shonen Jump дээр гарч байгаа. Тэгээд энэ нь юу яа аль нь гэдгийг фэнүүдийн одоо илүү их нэг санал өгсөн. Цаашаа сери болоод явах юм байлээ. Агуу сонирхолтой. Тэгээд ийм нэг шинэ мэдээ зарлагдсан байсан. Чи бол бүтнээр нь үзсэн юм шүү дээ. Тэг үзсэн. Мангаг нь бол уншиж байгаагүй. Яг уншиж гэж бас бодож байгаагүй. Тэгтээ ер нь бол миний бодож байгаа төрлийн хүмүүс энэсээ хэлсэн шиг нэг тийм амичи тэгээд нэг хонцсон юм гэхгүй шээ. Үгүй айгүй хөөрхөн штэ. Хоорондоо жижигэн тулаантай тэг ингээд вичүүд болохоор янз янзын хүчтэй. Гэтэл надад л таалагдчихсан. Тэг high school text байсан. Надад бүр амар угаасаа зорилго нь тэр байхгүй юу? Text гэж. Түл өөрөө мэдгүй гэж. Сонссон үзэг. Тэр чинь бүр амар олон seasonтэй л юу? Янз янзын series гараад идэж бүр байнга. Гэхдээ би бол яг эхнийхэн л үзчихсэн. Тэр бол бас яг on point. Би ер нь гол зорилго нь ерөөсөө байгаа. Зорилготой хүрсэн. Би ер нь хайлтгуулж хараад ерөөхдөө бол hard edge байх маш шууд. Ямар ч юм биш. Тэгээ fairy tale хийж. Тэр үед гэхдээ эч чинь амар мод эс нөө. Гэхдээ мод биш ээ нэг тийм. Нэх амар байдаггүй хай нэг гардаг нь амар гоо сонирхолтой байдаг гэсэн юм байна. Өөр чи юу гэдэг үлээ. Free би марцчээ. Зөндөө байдаг гэсэн юм аа нэг тийм амар гоо сонирхолтой. Freezer гэж нэг. Freezer аахгүй freezer. Би тэрний эхнээсийнх нь нэг хэдэн үзчихсэн. Баах хүүхэд. Бас баах хүүхэнтэй. Тэгээд яг тэр байжснаа эчи гинт бүр амар модон орсон байхгүй. Хамт тэгсэн. Тэр нь бүр навшин. Тэгээд сая нэг хэсэг гоблин модон орсон. Нэг хэсэг гоблинтэй чинтээс амар модонд орсон. Тэгээд юу вэ? Нэг дүүн мангасалчдаг. Кимицу но яа. Кимицу. Тэр чинь амар юм шиг үү? Тэр ихтэй амар гоё юм шиг үлээ. Амар хөөрхөн. Гэхдээ анимашн бол бүр feature анимашн бүр амар юм гэсэн. Хант амар явж байгаа. Би тэрийг үзтiin үү? Уусаа зохио юу сторинч айгу гоё юм шиг үлээ. Манга нь дууссан юм шиг. Дуусаагүй гарч байгаа. Тийм үү? Тэгээ манга нь бас ийм төөрхөн яг өөрийнхөө манга зохиол чинь ингээд жижигэн бас сторинууд хажуунаа тэгээд юм шиг. Тийм. 1.1 39.5 нэг тийм юм байна. Бичлүүд нь бол зүгээр сүүлийн үед бол байнга л явж. Байнгын тэндгүй явж. Тэгээд нэг үзчихээ тэгээд сүүлдээ заацааш өөрөө зүгээр үзье гэж өдөө зөвчүүлсэн. Гол дээр охин амар хөөрхөн. Ерөнхийдөө бол амар тийм cute юм.
Гэхдээ тэр акшн бол бүр амар. Тэгээ акшнэр гэдэг гадтай. Зураг мөр тусгай биш. Тэгээ надад бас аюу дэжгүй харагдалаа. Тэгээд дараа нь болохоор нөгөө код гэсэн муви Фукацуно Лилүш дахиад шинэ муу юм уу? Үгүй одоо иргэдэд исэн л Blu-ray-ийн 12 Гарах сарын гэдэг 5 гарна. Театраас буцаа сайд гарч байгаа. Тэр чинь ерөнхийдөө бол 1.1 биллион йен олсон. Тэгээ ерөнхийдөө бол муугийн үргэлжлэх хугацаа 113 минут гэж байна. Sequel. Ерөнхийдөө бол би Лилүү шиг өгцөн байгаасаа гэж зөндөө үзсэн боловч за уус охигүй гэдэг юм дээр мөн дээр таалагдсан. Ганц алдартай нэр үзээг л авах. Над Лилүүш чинь season 2 дээр л өгчтэй юм шүү тий. Уг нь ерөнхийдөө бол өгцөн байсан бол гоё л гэсэн. Я дараа бүр дөрөвдөө өгүүлчих. Гэхдээ өгцөн бол бүр аим гоё. Лилүүш Британия. За ингээд энэ дээр ингээд болцсон уу? За болцсон даа. Өөр юм байхгүй юу? За одоо тэгээд өнөө яг 2 дахь сэдв рүүгээ орцгоё. Энэ дугаар дээр One Piece-ийн Yonko-нуудын талаар ярина тий. Тий. Хамгийн дуртай Yonko. За дуртай Yonko. Тий, өөр юм дээ. Shanks л ахaltaа. Тэг би яг яг миний зогсон хэсэг дээр бол надад Yonko танилцуулдаг байгаа. Танилцуулсан. Шабонд дээр. Чи фишмен хүртэл үзсэн гэсэн. Тийм, шабонд дээр ирсэн минь санчлаа гэж. Тийм, зөөр өөрөө Marine Ford март байж тээ. Тийм ээ. Naturally мэдтэй байна. Тэг надад яг бүр зөөр яг Black Яг далаан дээрэмчин гэдэг утгаараа. Гэтэ ер нь villain байсан ч story аягүй гоё шүү дээ. Тийм балер төрөлтэй ер нь бол. Балер дүрвээ жижиг анимч гоё л жоо. Тэр skyline тэр тэнгэрийн арал руу яваад суугаад хилдэг өгмөг. Би тэр син бүр амар дуртай. Би бүр амар дуртай. Тэгээ тийч чинь баг White Bird-ийн багт байхдаа л ер нь бол төлөвлөгөөгөө бүр айл хэдийн боловсруулсан байсан боо. Тэр бүр амар зөв амар гол. Тэр нь надад яг юу шиг санагдаад байдсан ш нь нэг Treasure Planet тэр нэг багийнхан доор нэг хүн нэд штэ нэг юм жижигэн тэр хүн тэрнтэй юм штэ айдын чамстай чипс. Тэр чинь нэг бод амьдрал дээр хамгийн гол нь төлөвлөгөөгөө бүр яг ингээд амар гарсан тийм. Ямар ч үнээр хамаагүй зүгээр ингээд биелүүлээд яваад байгаа. Тэгээ яаж л гол зорилго нь Люфид адилхан далайн дээрмчтэй хаавлага. Гэтэ арга зам нь өөр. Тийм. Яг дээрмчин гэдэг утгаар байхгүй тийм. Яг дээрмчин. Ер нь өөртөө One Piece чи яг далайн дээрмчин гарч байгаа мөртлөө бараг эсрэг тал нь усан цэрэг шиг болцсон шүү дээ. Усан цэргээсээ амар ихээсээ хөлж болсон шүү дээ. Энд тийм очиод вау. Эсрэг тал нь бараг нэг government юм шүү нөө. Яг тийм ер нь. Ерөнхийдөө тэг яг нэг юун дээр тэнгэрийн арал дээр нэг анх Робон ярьдэн шүү дээ тийм. Poneglyph үү ягаад тэг яг тэр үед ингээд амар One Piece гүн рүү орцоохгүй. Килбагийн дуртай юм гэх бати. Өгсөн үг нэг тэгээд White Bird гэдэг гоё дүрээ. Гоё дүр. Эдэрт нэг гэдэг. Дуртай Yonko байна. Гүг. Бусдаас илүү санагдав. Тэр 5 дууд биш 6 л юм байна л да. 6 дундаас яг зүгээр хамгийн их таалагддаг юм. Кайдо гэхдээ нэг амар гараагүй шүү дээ Монгол. Монгол гарсан баг шүү. Гэхдээ гарсан л да. Гэхдээ тэр чинь яг гараагүй л гэхдээ тийм цаанаас тийм татдаг vibe-тэй байхгүй. Окей. Нэг тийм эргүү маскулин нөхөр шиг санагдаад байгаа шүү дээ. Кайдо. Чи тэгтээ үзээгүй. Хараагүй уншаагүй. Тэгээд нөө тэнгэр дээрээс ондог хэсгийг л харсан. Амар ондог. Тэгээд манга жоохон спойлер хийж өгч.
Зүгээр забайч. Ёнко байханд бол тэнгэр хуваад байгаа хэрэгтэй заяа. Тэнгэр хуваад байгаа хэрэгтэй. Бүгдээрээ хуваадаг юм уу? Whitebird Shanks хоёр чинь яг яд нь штэ. Хальт ингээд тэрс амар гойс юм тий. Яг тэрэн шиг манган дээр болж байгаа. тийм спойлер. Яа. Энэс бас жоохон спойлер. Тэ яах вэ? Уул нь ярьчмаар баг. Энэс бас жоохон спойлер яваа. Манга бүр амар гоё дууссан. Харин тэгсэн. Гэтэ ванараа ороод амар гоё болж байгаа юм шиг лээ тий. Ерөөхдөө. Тэгтээ ванаар руу эхлээд орчоод хэсэг амар жаа хийсэн жоохон амар сунжаад нэг жоохон. Гэхдээ ерөөхдөө бол тэгтээ амар гоё. One Piece бүх аркуудын харах юм бол ингэж байгаа үстэй. Тэд нар чинь нэг шинэ газар руу очингууд бүгдээр тараал болчдөг. Эхлээд тэгдэж шүү дээ. Тэнгүүтээ хамгийн балер юм нөгөөсө зоороо хийдэг байхгүй юу? Андаа лайдаг шээ. тэнгүүтээ ингээд энт очиж ингэж мэдээлэл цуглуулж ингэж ялагдаж явсаар агаад нэг цуглараад алдах. нөө плана ёо ингэж плана боловсруулчин гоо комбек хийгээд байдаг байхгүй. Тэгээ ялаад басна. Ерөнхийдөө бүх арк нь тийм шүү дээ. Тийм шарп байна. Ерөнхийд нь бол уусаа тийм шүү дээ. Энэс лоб юм тий. Энэс лоб. Тийм юм зөндөө байгаа шүү дээ. Уусаа л ер нь л тийм. Сүүлийн үед тийм болсон байж байгаа би мэдгүй байж магадгүй. Юу албаста тийм байсан. Арабаста дээр чинь бутарсан тэнгэрийн арал дээр чсэн бутарч явсан. Үгүй тэр чинь ингээд дуртаада бутраагүй байх. Үгүй дуртаадаг ингээд тийм төлөвлөгөөтэй бутарж байгаа байхгүй юу? Заримдаа тэгдэж шүү дээ. Төлөвлөгөөгүй юм дандаа зоор байдаг. Тийм төлөвлөгөөгүй юм зоороо байдаг. Тэ зоорооч байдаг тийм. Тийм одоо гойс юм талах чам. Энэс лаби дээр зүгээр ингээд яг урд нь шатаах чавж идэх шиг үү. Гэхдээ зоорогийн төөрдөг чинь тэдний цуг явчихсан шүү ингээд яа хэд бүр зоорогийн төөрдөг чинь тэднийг аварч ирсэн шүү дээ. Сич үгүй нэг шабонд дээр үгүй нэг юун дээр тэнгэрийн арлаас буугаад нэг юун дээр очсон шүү дээ. Цэргийн бааз. Тийм унцдаг бааз. Тэнгүүтээ нэг юу тэр хөөрхөнтэй. Ингээд зөвхөн ганцхан гарч байгаа. Энүүгээр гарч байгаа. Зоор төрж явсаар өөр гарч байгаа шүү дээ. Ганцхан гарч байгаад нөгөөдөрт нь оцсон байсан чинь зоороо төрж явж байгаад өөр гарч одоод нөгөө гарч байгаа гэсэн. Ер нь нэг арк төгсөөд нэг хоёр анги нэг филм явдсан шүү дээ. Тэгээ филм гоё. Тэр филмүүд нь гоё те. Тэрэн дээр та нэг ингээд нороо би юм гэдэг нэг эргүү юм байдаг шүү дээ. Foxy энэ тэр дүү таалагддаг. Одоо ядаадсан гэдэг. Тэр ядраад те. Хүрчин амар гоё. Тэр чинь өөй Stampede дээр гарч ирж байгаа юм байл шүү дээ. Тийм. Nice. Тэр өстэй ядраад Stampede баг үгүй баг бүх амар дөрүүд нь ингээ crossover хийгээд байгаа юм. One Piece Infinity War Fox ихтэй амар хүсэлдэг шээ. Тэрнтэй тэр нэг тэмцэнтэй хэсэг нь хөөрөх шүү. Гэхдээ тэр уул нь хүчин амар те. Тэгээ яг зөв ашиглал гоё л гэж байгаа. Багийн үчигсэн зөв ашиглал амар шүү дээ тэр. Баг ээ те. Иргөө. Цаач зур савн хүчээр амар юу. Чи бүкэ шүү дээ юурч байгаа. Баг. За ёмкор гарыг. Тэр одоо спойлер Kaido Big Mom 2-1 коллект байсан. Тэр чинь бол аль уусаа нэлээд юм. Нэлээд өмнө аним дээр ихтэй гараг байгаа. Аним дээр ихтэй баг. Аним зүг бодож байна. Тийм. Тэгээд тэр хоёр тулаад тэнгэр хуваагдаад тэр хоёр одоо тулдаж байгаа. Яг тулдаж байгаа. Гэхдээ би сая яг сонссон. Big Mom ч нөгөө нэг Наполеон билүү сэлсэн. Малгаан сэлэн болчтой. Тэр хин Kaido ч нөгөө нэг юм юу төглөө нөгөө юм өргөстэй төмөрөж байгаа ш. Тэр хоёр талаа тэнгэр богдаал. Тэр чи юу гэдүүлээ? Борохоо гэдүүлээ. Арич борохоо гэж. Үгүй тэр чинь нэг нэртэй. Чи Hawk Girl тиймэр тулдаг. Тэгээд тэгтээ Kaido-гийн чинь Sea Prisms даа шүү дээ. Тийм. Амартай нөгөө ингээл Luffy гарч ирэнгүүтээ Kaido амар сүртэй зөхөө. Тэр за чи маш. Чойс болчиход. За одоо сая сүүлд гарсан chapter-ийн зүгээр юу амар нэг амар сүртэй спойлер биш би зүгээр ярьчих зэрэг юм. Яг тэр ямар амар төгсөн гэдэг байгаа юм. Хин Зоро нөө шүсэг алдсан бохгүй юу? Хар сэлмэн. Тэгээд за тэр юм. Тэгээд сэлмээ ингээд авах гад яваад байгаа бохгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр нэг дүр гардыг нэг эмхтэй дүр зөө. Тэр нь болохоор аавынхан сэлмгээд
Тэр шүсүү нөгөө нэг тэр Вано Осын нөгөө Эрдэнэс болохоор Вано дүүлтэй гэдэг. Тэгээд байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүтээ тэгсэн чинь нөгөө нэг тэр эмэгтэй дүр нь болохоор шүсүү зүгээр Вано дүүлтэй. Тэгээд тэрний хооронд ингээ манай аавын сэлмийг аваа гэж байгаа байхгүй. Тэр сэлм нь ямар сэлм бэ гэхээр Кайдод ганц шарх үлдээжсэн сэлм байхгүй юу? Nice. Зара Кайдаг алах юм. Зара Кайдаг. яшиг. Ямар ч гэсэн зүснэ гэж. Ямар ч зүйл тэгээд Лупи сэлэмтэй болсон юм ба. Тийм. Нэг дай гэтээсэн. Йоо, сэлэм авцсан заа ёо. Тэгээд зоор нааш өгсөн чинь үгүй минийх гэж яваад байгаа. Гэтэ сэлмээр барьчаад ингэж явахдаг. Гэтэ ойр тэр сэлэм харагдсан. Гараагүй. Тэр юу яасан гэж. Өмдөөс нөгөө нэг Skype-аас яхад ингэж өмнөөс сохож өгчсэн найрж байгаа. Гэтэ ер нь юу баха. Вано дээр бол зороо нэлээд амар гарах гэж бодож байгаа. Яг time skip-ийн дараа зороо ер нь их амар тулаан хийгээгүй шүү дээ. Яг гэсэн. Юун дээр Dressrosa дээр байсан юм шүү. Dressrosa дээр болохоор зүгээр тэр амар тулаан хийдэг зүгээр нэг амар хакита болцсон гэдгийг л харуулсан зүгээр юм байсан байхгүй юу бол. Саанжиш нэг холигдоод тулаан. Түн шиш яг нөгөө одоо жишээ нь Enes Lobby дээр гэхэд л зороо амар тулалддаг шүү дээ тийм. Тийм тулаан бүр ингээд ам маань үцсэн тулаан ерөөсө гараагүй байхгүй. Тэгтээ time skip-ээс хойш дандаа суг гаруудад яваад тултаад байгаа зү. Ерөөдөө хинээс нөгөө Flamingo-гоос бусад тэр fish Katakuri ч аим шүү. Нөгөө мочи тийм Katakuri. Гэхдээ амар л дүрүүдтэй таарч байгаа шүү. Тэр нь том марк нь бол Fishman суугаа. Fishman угаас амар суугаас. Би Fishman дээр зогссон. Өө чимээ гооч. Юу ийм энэ нэдийг таньж байгаа юм байна. Хин бэ гэж. Таасан дан юу гэдэг. Yonko гэсэн зүгээр амар One Piece яриад байна. За Yonko яриа зэ. Гэтэ Kaido шиг teach. Энарт Kaido юм уу Big Mom аль нэг юм уу хоёлоо. Гэтэ Luffy яг 5 дахь Yonko гэдэг нэрийг зөөх тохиомжтой юу? Юу гэж бодож байна? Яг нөгөө нэг амар тийм бьют болсон тий. Бараг аримтай болсон тий. Тий. 8000 гулаа гэсэн. Тий, бараг 8000 болсон. Тэнгүүтээ юу болсон? Гэтэ Luffy үсээгүй. Тэнгүүтээ шагналаа ингээд тэнгэр татцсан. Гэтэ Yonko дандаа хамгийн бага л та. Гэхдээ миний бодлоор айгүй тийм хэрэггүй ч биш л ах л та. Гэтэ ер нь айгүй олон дүр хамт явж байгаа юм шүү те. Юун дээр яг ингээд манай крүүтэй. Яг одоогоор Тий, ер нь яг явж байгаа тийм. Ваногийн дүр, Вано улсын дүр. Ваа. Тийм. Ерөөдөө тэнд чинь баг хувьсал хийх гээд байгаа шүү дээ. Окей. Хувьсал нь бол тэгэл ер нь л Kaido л болгож авах шүү дээ. Тэгээ манай хүн ингээд нэг тийм аар яг нэр доороо аваад хамгаалаад нэг тийм ингээд нэг тийм уягдаад байх юм мөн үү? Хамгаалц шүү дээ. Хин нэг одоо Fishman дээр чинь нэрийн доороо юу? Lupin-ийн доороо гацдаг чинь. Тийм. Тэгсэн тэгж туслаа. Тийм тэгж туссан. Тэр чинь Lupin нэрэнд авчих чинь нэг Big Mom-тай юу яагаад. Оюулээ. Big Mom-аас авсан шүү дээ. Гэхдээ одоо Вано дээр за яри. Та яри. За Вано дээр Kaido угаасаа байсан. Тэнгүүтээ одоо Big Mom багийнхан дага ирсэн шүү дээ. Тэгэхээр хурамтай эсгийг л халт үзсэн. Тэгэхээр одоо Luffy тэр идэдээ яг яах юм. Luffy бол би одоогоор бол босод Yonko-той тулахад бол билэн гэж бодохгүй. Угаасаа Kaido ганц хөлж авчихна. Kaido ганц хөлсөн шүү. Цаашаа Гэтэ уул нь бол яг одоо гарч байгаа үйл явдлууд дээр амар power up хийгээл яваад байгаа л да. Уул нь бол Акигаас ажиулдаг ч юм уу тийм. Тэгтэл бүр хаанч хүрхээргүй байгаа байхгүй. Тэнд нөхдөө тэнгэр хуваагаад шүү дээ. Тэгэд манай хүн тэр Акитагаа нууцлаа. Йоо, нэрэ юу гарсан. Дэрсэн малгайтай багийнхнаас мөрөөдлөө билүүж чадсан ганц хүн гарч ирсэн. Санжи. Яасан. All blue болсон юм. Эго нэг. Гөө. Уул үзэгдэж шүү дээ. Тэр чинь гол мөрөдөл нь all blue шүү дээ. All blue гэсэн. Тэр чинь зүгээр уул үзэгдэж болох юм гэхдээ мөрөөдөл шүү дээ.
Хүсэл мөрөөдөл нь хүсэлт ачаал нь байна. Тий. Би юу хайлтсан тэр Big Mami нөгөө хүлэг юм уу тэр одоо араас шиг юм. Юу? Тэр хуран болж байгаа газар. Тий, арал шүү дээ. Арал юм уу? Тин хурмыг нь хальт үтсэн. Тэр Big Mami origin story-г үтсэн. Тэр бас амар сонирхолтой. Тийм. Тэгээ Big Mom дээр ч бас амар их теори яваад байгаа шүү дээ. Нөгөө нэг өсгсөн нэмэлт кармел лөө. Тэнийг идсэн. Кармена ч илүү кармел. Яг идсэн гэж харахгүй идсэн гэдэг теори явж байгаа шүү дээ ерөөдөө. Тэр ижилхэн хүчтэй. Тэгээ бас нэг өөр теори яваад байгаа шүү дээ. Хоёр оюухантай одоо Big Mom чинь сая Wano дээр шал өөр яг хүүхчиг болсон байгаа шүү дээ. Болоод буцаа зүгэрлсэн шүү дээ. Тэгээд яг зүгээр энгийн байхтай яг кармел заяа. Тэгээ яг цаад яг Big Mom өөрөө тэр яг хүүхчиг хэвээрээ байгаа бас тийм теори яваад байгаа юм байна. Тэгвэл наад хоёр холбогч юм шүү. Нөгөө кармелыг тийм амар юм гарахгүй. Сууд өөрийнхөө бид хоёр сүнс байгаа гэж бодлоо. Угаасаа сүнстэй холбоотой хүч тэр чинь байж болохгүй. Эсвэл камел юу яцсан байж болно. Анх тэрний хүч нь камелийн хүч шүү дээ. Тийм. Тэгээд яагаад чи учир битүүлээр гинт юу кармел яг нь өөрийнхөө сүнсийг оруулсан гэж байна. Яагаад ч учир битүүлэх шүү. Зүгээр хүчтэй том болохоор тийм. Devil fruit-ийн чадварыг авсан байхгүй. Тэгээс амар сонирхолтой. Big Mom болохоор угаасаа багийнх нь амар гэдэг нь бол гарсан шүү дээ хог дээр. Өөрөө ч амар гэдэг нь Luffy нэг тулж үзсэн тэгээ барахгүй тэгээ. Цаа тий. Тэгээд за Shanks бол угаасаа амар тэр Marineford дээр ирээд зүгээр баварлал зүгээр олуулсан шүү дээ. Тийч ч одоо амар болцсон. Цог байсан одоо амар. Тийч одоо зааж манкан дээр чамд спойлч гэдэг юм ямар ийцүү бэ. Нөгөө нэг Shiri юу л нөгөө сэлэмтэй Blackbird-ийн багийн нөгөө нэг амар ингээд ийм загалмай шиг сэлэмтэй байсан нөө. Гөө юуны Impel Down-ийн нөгөө захирагч байсан. Тийм. Тэр чинь болохоор тэрийг би бас ойлгохгүй байгаа юм. Хорон хүчтэй юу? Гөө сэлэмтэй нөгөө сүлд хоригдол байсан. Хоригдол явж байгаа. Гарч ирэнгүүтээ Blackbird багт авчдаг. За тийм нөгөө хамгийн доор сууж идэг. Тийм. Тэр байна. Тэгээд нөгөө нэг ийм амар бакимхтэй байсан шүү дээ. Тийм. Тэр байна. Тэд нар ингээ бүгд ингээ Devil Fruit-тэй болсон заяа. За. Гэхдээ тэд нар амар заяа. Тэр эмгтэй нь болохоор 9 сүлд үнэгний юу? Зон төрөлтэй яг нөгөө mythical төрлийнх нь. Тэнгүүтээ хин нөгөө сэлэмтэй ч юм болохоор яа нөгөө Арслан. Үйл үздэг. Арк нь юу лээ? Йоо, замарч Морита арк. Морита нөгөө арк чинь. Gekko Moria. Юу? Брукийг олж авдаг. Трейлер парк. Трейлер парк дээр гардаг нөгөө үйл үзэгдэгч нөхөр вэ штэ. Намтай өрмөх гэдэг. Тэрний чатрыг авцсан. Алдсан юм уу? Алдсан. Тэр чинь ингээ байгаад байгаа штэ Монгол. Алж иж авна зү ихтэй. Тийм. Гэхдээ тэр нь байгаад байгаа байхгүй юу? Байдаг үлээ алчдаг. Манга дээр байгаа штэ тэр нөхөр чинь. Тэнэг болсон ингээ удсан штэ. Тэрээс нь анзааргүй юм. Ямар ч юм болж амар. Тэгээд тэр би Blackbird-ийн багийнх нь амар ч тийм. Чадвар нь баг ингээд одоо яа тийм хар нөх юм шүү. Уус л хар бүхэлтэй. Тэсэн Whitebird-ийн юуг авсан штэ чадвар өөртөө зон гэдсэн мэт. Үгүй. Нэ зон гэдэг нь Blackbird-ийн багийнх нь тэр эмхтэй. Үгүй. Та чи нөө 3 толгойтой 50,000-ны зон төрөл байх магадaltaй гэдэг. Яг тэр теори л даа юм бол. Гэтэ яг батлаагүй штэ ер нь. Албаасаа. Тэгэнгүүтээ нөгөө өөр хүмүүсийн Devil Fruit чадварыг ингээд сордог байж болох өөр хүмүүс шилжүүлсэн байна. Шилжүүлдэг байна. Ингээд балаг биш нөө. Ойлгох гэдэг дэрэг вирсэн. Эдвардын хүчийг нөгөө ингэж сорж авдаг ш нь хар нөхч өөрөө сордсон болохоор. Гэтэ яг сорж байгаа хардаг шүү. Ингээ хааж байгаа тэгээ нэг зүйл. Гэтэ ингэдэг эсвэл алаад хажууд нь жимс тавьж чад алангуудаа жимснээс нь хүчээс. Угаасаа хүчэн гэдэг үстэй. Арай хөвгөж. Хэрэв өгцөн байвал хаа хамаагүйний газар жимсэн юу шүү дээ. Жимс олно шүү дээ. Хүчэн байдаг үстэй. Арай хөвгөө. Тэр жохоо. Тэнгүүтээ ингээд шилжүүлээд сонирхолтой л юм. Тэнгүүд Blackbird-ийн амар болсон. Таалагддаг юм уу? Тийм. Blackbird-ийн амар болсон.
Shanks л үгүй ойлгомжтой. Big Mom аим байсан. Luffy-гээ Сая Kaido-гийн баг яг жоохон танилцуулагдсан. гэсэн. Тэр нөгөө King гэлөө. Та гэхдээ зөвхөн мангл яриад байна уу те? Тэр манга. Тэнгуүтээ юу байж? King нь болохоор тэр нь юу юм шиг байлаа шүү дээ. Big Mom ч нөгөө янз бүрийн race-үүдийг ингэж багтаа нэгтгэж цуглуулдаг шүү дээ. Одоо giant гэдэг ч юм уу те, одоочуд гэдэг ч юм уу. Тэнгүүтээ King-ийг болохоор Big Mom тэгээд байгаа байхгүй. Гурхан авч чадаагүй 3 авч чадаагүй тэрний нэг нь King гэдэг байгаа байхгүй. Kaido-гийн багийнх нь одоо Luffy-гийн яг баруун гарчин зоорно шүү дээ. Тэр шиг гарахгүй. Kaido-гийн яг хамгийн том. Багийнх нь хамгийн том. Тэр амар цөөхөн байд юм уу? Гэхдээ тэр King гэдэг тэр нөхрийн race нь болохоор ганцхан үлдсэн. Extinct юм уу те? King нь өөрөө байхгүй. King гэдэг нь яг юу? нэр нь. Үгүй ямар юм болоо тэгээд байгаа. Тодорхой нэг юм сонин хар юм юутай нэг сонин хөл байгаа. Гэтэ юм сонин далавчтай нисдэг болт юм лээ. Тэнгүүд Kaido-гийн баг амар. Тэнгүүд одоо Luffy за Luffy байж Zoro байна. Яг гол тулаанд орох хэд нь Luffy, Zoro, Sanji яг сүйттэй болцсон. Үл үзэгдэгч болцсон. Сүйт нь үл үзэгдэгч чадвартай. Нэг Jerma 66 биш үү? Юу ч болоо. Чи бүр өөж битгэхгүй байгаа юм уу? Санжигийн гарал ухсаг үзсэн үү? Үгүй. Jerma 66 Стүүтэй гэдгийг. Jerma 66 гэдэг нэг ингээд сонсохгүй. Явсан тийм сүйттэй болцсон заяа. За. Шинжлэх ухаанаараа амар гарын шинжлэх ухаан зөвцсөн юу? Тэр яах вэ? Тэр өөр тулаанд яг сайн хүн бол хэвчээ шүү дээ. Тэг яг манай нөгөө хэд ямар ч тийм апдейт хүм үү? Тим хүмүүстэй тулах чадвар байхгүй юм уу? Намигийн нөгөө байгаа нь одоо Luffy, Zoro, Sanji л байгаа. Намагийн саваа сайжраа л одоо. Франкийн тэр Нами ч нэр амар болчих шүү дээ. Тэг саваа сайжраа. Нами ч амар болсон нэр. Fuck Нами амар. Та нар одоо ингэ бодонгууд яг манай мөгөө бараг хүү дээр ингээд нэмэж жимс идэх болцолтой эдээсэ ч гэж боддог ч юм уу тийм юм байна. Нам. Sanji. Гэтэ Санжи гар гэдэггүй хаа. Санжи гэдэг угаасаа тэр үл үзэгдэгчийг л идэнэ гэдэг шүү дээ угаасаа. Тэгээд тэрийг сүйтэр авчлаа шүү дээ. Болоо шүү дээ. Гэтэ яг гол нь тийм ч гэсэн Luffy-гийн тал амар их айран байгаа л да. Тийм. Одоо нөгөө нэг 8000 байна. Тэнгүүтээ нөгөө Sabo Mabo те revolution айран шүү дээ. Уус гэх юм бол Alabasta-гаас ахуулаад юу вэ? Нөгөө нэг загсан мус. Яаж л бид нар ч бас цугларсан байгаа шүү дээ. Цугларсан байгаа. Суудын нөгөө нэг хаалтан юмуд нь тийм. Тэгмэд дээрээс уусаа гэж бах болсоод байна. Гэтэл ерөөсөө Yonkato тулах. Зэрэг алах амар хэцүү байхгүй. Тэгээ сүүл одоо яг сторийн тим явж байгаа бол Luffy өөрөө нэг тийм дараа нэг тийм апдейт хийх л ах. Янзтай л яваад байгаа юм аа. Really энтэй яг нэг тэгж алга болсон шиг. Тийм бүр яг алга болдгоо маа гэхэд нэг тийм ганцаараа нэг тийм алуун тань ч өөр тэр өөртөө нэг тийм ганцаар л яагаад ч явах боломжгүй одоо манай тэр бол бас төрдөг. үгүй яг тал байгаа л да ер нь бол. Тэр Вана улсын үнцэг болон бүрт бүгдээ яатсан байна. Гэтэ гол нь нөгөө Вана улсынх нөгөө нэг өмнөх нөгөө лордынх нь үеийн нөгөө самурай мамура якуза нар гэдэг янз бүрийн амар ус гарууд байгаа байхгүй юу? Тэднэр нь бас ингэ тэднэртэйгээ нэгдсэн юм бол. Тэгэл яваалаа л та. Тэгээ одоо манай нөгөө тэр нэг якуза гар байгаа. Зоо ойлоо. 300 ойлоо. Зоо ойлоо. Нэг арслан дээр яваад идэх болсож байна. Зоо. Гэ ёо заан дээр яваад идэх болсож байна. Зүү баа. Зүүчлөө. Үгүй. Тэрний нохомор 2 байгаа шүү дээ. 2 өдөрдөг чинь. Мөр шинэ гардаг, нохоо өдөр гардаг. За тийш чи бүр what the fuck энэ офис драйвер болж байгаа юм байна. чи зүгээр шууд уншчихаа зүгээр хин гараад ирсэн тэг хин блэ нөө нэг pineapple талгаатай чинь Мако. Гэтэ тэр юу гараад ирсэн гэдэг чинь зүгээр шал өөр газар байж байна. Өөр газар юу тулаанд орохоос тэрний жимс гоё те. Тэр чинь Phoenix. тэгсэн дээр гал нь нэмчилдэж шүү. Тийм тий. Тэгээ өөр юм чи. Тийм өөр. Phoenix. Яа би зоон төрлийн жимс идэхсэн бол тэрний жимсээ идэхсэн. Би эсвэл луу. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159
За тэгвэл логи. Куза. Тийм. Аав гэж. Логи юу явах юм? Тэр чин зоо шүү дээ. Үгүй би ер нь жимс. Үгүй, Тэрээс зоо өөр хүний жимс идэхгүй. Өөр би гурван төрлөөс нь асуух гэдэг. За тэгвэл юу хийнх? Зоо. Leopard хин нөгөө Robluch юм. Тийм. Окей. Nice. Шүү. Би бол лол. Би Phoenix гол. Нүсэр том. Тэр луу юм уу? Кайдо. Лоо шүү дээ. Солиотын тэр луу болд юм Энэ уу? Аз луу. Могон шиг луу. Тэр луу болд юм уу? Босон гарсан юм уу? Гарсан. Яа. Тэрнтэй бүр лупи тулалдсан. Тийм үү? Тулалдсан ч гэж За тийм. Спорт. лоо болсон нэг зөвхөн гоо өөрөө нэг зөвхөлж тахгүй. За логи яадаг бол. Куза. Би бол энэ цэглээ. Логи гэхээр болмоор юм болчихгүй. Гэтэ хамгийн тийм юм смокертэй. Та яг яах юм? Яг яах гэдэг байгаа юм. За гал юм мэр. Окей. За парамиши. Би бол нөгөө носоод хэлбэл. Пармеши ч юу юм бэ? Робин их гоё шүү дээ. Тийм, Робин их гоё. Нөгөө манга канаас тэгдэг үстэй. Би жимс идэхгүйсэн бол Робин жимс Тэгсэн идэв. олон гараад манга зурхаад зорих зорилго. Яа, тэгтээ тэх юм бол нэр амар ажил амжилт юм шиг. Хантаа ерөөдөө амьдрал бар Робинийх л хамгийн ихтэй юм шиг. Зээж. Ханкок их гоё л да. Тэгтээ өөрөө амар лаг байх хэрэгтэй шиг. тийм. Гол нь өөр. Ханкок юу тий? Ханкок одоо Тийм. стамп дээр гардаг шүү. Бүгд Стамп. би тэгтээ амар тийм нэг Facebook дээр ингээд One Piece-ийн төрний бичлэг багш байсан байхгүй юу? Үеийн бол ороод үзсэн чинь Stampede ингээд кино театрт ингээд камераар бичсэн бичлэг байсан. Тэр нь очиж бүр амар тулаа болчих. Oh fuck. Япон зөвөр тийм хүн байгаа юм байна. Хүмүүстийн төрөлж мөрлөж. Яа тэр үзсэн. Тэгж гоё One Piece-ийн кино тий энд гэн шиг тэгж үзгээсэн дээ яа. Shit. Хэдэл юу яа. Кан үзснээр шээ. Гэтэ яг ингээл хэрвээ сүүлийн бүр ингээд хамгийн сүүлийн бүрэн хэмжээний кино антер гэлдэх юм бол аим сүртэй юм болох байхаа. Дахиад нэг бол гарах гэж бодож байна. Оо дахиад гано уу? Нэг гарах байгаа. 2 3 гарч магадгүй. Тэгэх юм бол аргадаг болж байгаа. Аним л гарч байгаа цагт кино гарна. Тийм л ах. Гэтэ надад бол бараг 20 морь гана л гэж байна. Яг 20 гээл дуусах гэж боддог. Одоо тэр гэж байна. Одоо энэ 14 дахь кино. Тийм. Дахиад 6. Арайс тийхгүй 6 арай яг зохиол нь 80% орсон гэдэг байна шүү дээ. Fuck. Оо андэ. За нэг тийм. санал. Ёо, Прамши ялгаа. Луфи л юм дөө. Уул нь Робин их гоё гэдэг луфи. Би бодож байна. Хиний их гоё штэ. Лав их гоё штэ. Лоо. Тийм. Трафалгер лав. Тэр чи яг яадаг рум. Рум үсэж байгаа. Рум доторхоо зүгээр хүснээр. Сауна. Оо тэр ихтэй таг мартсан шүү. Тэрний дуу оруулах шиг хаална гоё шүү. Лав дуу оруулах шиг. Юу? Хин. Хин. Бонкли. Ма? Бонкли жимс. Бонкли яа. Нөр өөрчлөлтгөө. Нөр тийм. Тэр хөөрхөн дүр тий. Бонкли өстө хөөрхөн дүр. Бонкли Франки нэг хэмлээ. 3-4-1 дуу оруулагчтай. Нэг хэмбэл. Mr. 3 гэж байна шүү дээ. Mr. 3. Яадаг. Лаа юу. Гэхдээ чадвар нь гоё байхгүй. Тэгтээ энэ ингээд Люфи Нами Зора 3-ыг ингээд лаа олгож идэв шүү дээ. Тэрэн дээр гоё те. Зора юу гэдэг лээ. Хөлөө тарих гэдэг шүү. Тэг. За юу хөшөөлж шүү. Гоё фаза авраг шүү.
Яа тэр хэсгүүд мангар фан гэдэг. Би хэлээ үстэй гоё поз аваарай гэж. Тэд нэг ингээд юм өксөж байгаад ингээд урууд тийштэй бүр нилээ өмнө ингээд бөөнөрөө ингээд завтайгаа өксөж байгаад нэг амар сүртэй урууддаг. Нэг юм давдсан штэ. Тэрэн дээрээ ингээд бүгдээрээ ингээд сандарсан байж идэг байхгүй. Тэрсэн чинь Нами амар орилол ингэж ингээдсэн чинь санжаарснаа каваи гэсэн чинь усаад үстэй. Урага гэсэн. Тэр хэрэгсүүд нүн натаад. Ах Grand Line руу ороход нэг гар садлаад идэв штэ. Бүгд гар өрөөг мөрөг гэл филлер ангисэн л та. Санахгүй. Тэгсэн чинь ингээд би тэд нэрийг бол амар дайлтаас нь одоо бутаж чадахгүй мадагс чи намайг зүгээр өчлөө гаш. Тэгсэн намайг дэрсэн малгатаас чинь хүн алж исэн дөр намайг баг ганцаар байх шүү. Тэр чинь жимс идсэн хүний Ослоо унгаж ингэж чинь баг алчшаал гэсэн үг үстэй. Хэнийг тэр Grand Line руу орж явахдаа нэг филлер дүрийг. Тэр уг нь тэр нэг Шанксын багтад нэг бүдөө нөхөрөд штэ. Мах дээр идэг ногоо. Тийм Lucky хэмлээ тэр чинь. Lucky руу мөглөө тийм хэмжтэй. Тийм тэр чинь бууддаг гэлөө. Тэр яадаг дүү. Тийм хамгийн хурдан бууддаг моддаг ч үлээ тийм нэргүй. Тэр чинь хамгийн анхны дүр алж ирсэн. Тэгтээ анх гарчаад тэр сүүл дараа нь ямар амар том болцсон. Үр зүрхгээд юу Marineford тэр зүг бүгд нүсрэг болцсон гарч ирчихсэн. Тэр амар угаасаа өсөж мөсцсөн. Тэгээд нэг угаасаа зурагт нь тийм болцсон л та шилдэ. Хөөх таас хоёрын томронгуудаа ташаан нарийсан ш. Ташаа ш. Тэр бүдөө нөхөр амар том болцсон. Амар том болцсон. Попес гэдэг би хүмүүс би яаж тарил. Айгуу сонин те. Манай Луфи амар ингээд жижигэн байснаа. Яг ингээд угаасаа тэр амар фэнтези world. Янгууд Garp энтер мангар өндөр. Тийм. Тэгснэ хин энтер мангар өндөр байна. Өндөр ч юу амар back том гэдэг. Тэгснэ мангар урт төлтөө болоо. Ийм бол. Угаасаа амар фэнтези шүү дээ. Тэр чинь ингээд дөрвөд нөө өндрөөр нь ятсмасан зургууд байдаг шүү дээ. Тэрэн дээр бол бүр арай дэндүүд байдаг шүү дээ. Луфи ихтэй л арай л юм л та. Тэ Хонконг нэлногоо зулгах гал юм. Хонконг. Бангкок. Нэлногоо зулгах гал. Дээд хурцаа нэлногоо зулгах. Тэгээд Янко иржсэн шал өөр юм бол явцлаа. Дээд хурцаа нэлээ. Хонконгч нь 30 эдтэй лээ. Нэгтэй ч илүү яжлаа. Лүхэж аваад шүү дээ. Насны хүртэл юм даа тийм. Лиг 21-тэй болоогүй. Болоогүй 19 тэгэл. Тэр цаг хугацаа явдаг. 97 оноос хойш 22 жилийн турш зүгээр 2 нас активнаас. Яа. Гэтэ Big Mom ингээд сүнс идэх тусмаа нас нь яваад байгаа л гэсэн үг. Үгүй нас нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэр ойлгохгүй. Big Mom яг бүр Янко дундаасаа баг амар тийм скиллэр юм уу? Аха. Амар тийм magic гэж байт юм уу? Тийм чадваруудаар бол ялч Big Mom амар л да. Аха. Бусна дандаа physical гарч. Тийм. Гэхдээ Blackbird бас тийм гал. Тийм. Blackbird гэхдээ амар нууцлаг байгаа юм бол. Kaido Shanks орж ерөнхийдөө physical гарч. Shanks бол зүгээр ойлгомжтой амар swordsman тэгээд Hakini master уусаа ойлгомжтой. Тэгээ миний бодлоор тойр ярьж байгааг сонсохоор ингээд одоо бол Big Mom Kaido хоёр тулдах юм шиг байна тийм үү? Угаас тулдаж байгаа юм байна. Тэгэж тулдангуудаа дараа нь Shanks Blackbird хоёр тулдаад бүр амар хүчтэй болсон юм биш үү Blackbird-ийн. Тэгээд тэнгуүч чинь манайхан бол хаана хүрхгүй юм биш үү бараг. Би одоо тэнд бол тулааны хэмжээнд л байна. Баруун гараатын хэмжээнд. Тэнд очоод тэнд тийм тулаан болоод ямар нэгэн байдлаар одоо Shanks хожигдоод тэгээд Luffy-гийн багийнхан Blackbeard-тэй бүр яг тэнд очоод тулах юм шиг. Угаасаа ер нь бол эцсийн тулаан юм бол Blackbeard л баг. Тэгээ яг багийн гişүүд яж чад баг тоон хийсэн тийм яг нэг эсрэг нэг. Яг сипүүлтэй шүү дээ. Баг орж тийм нэг 10 дотор л байгаа. Одоо тэгтээ Жимбэ болно орж ирж шүү дээ. Тэг Жимбэ орж ирэх юм уу? Өгцөн үү? Орж ирэх шаардлага байгаа юу? Гэтэ үгүй яг уу маньч нэг юм зохицуулчаад тийм та хэд явж игээл тэгээд багтаа авсан шүү дээ Лүби чинь. Манай тийм үү? Багтаа авсан. Тэгээ харин Хоукейг тэр маньч нэг юм амжилчаад ирээгээ тэгээ та хэд явж игээд Кайдо руу явуулсан. Араас ч очигээ. Юу биш тэр чинь нэг Big Mom-ийн crew зогсоох гэж харин тийм шүү дээ.
Антимажин тийм зохицуулаад тгийгээ тэгээд хаад явчих гэдэг байхгүй. Чи тэг хилчих юм байна. Жимбэ амир тэнэг. Тэг би гоё дээ. Наад мэдгүй надаа айгу явцгаан сонин санагдаад. Сүүл надаа нэг тийм бодтой бурхан шиг харагдаад байдаг. Юу байдаг вэ? Жимбэ чи орж ирэх Жинхэнэ бурхан чи хийн штэ. Энэ лөө. Марин усан зэргийн Сингапур. Тэ Сингапур Юу, бодтал. Жимбэ чи орж ирэх юм бол гол нь юу байхгүй. Тэрсэн малгатын багийн баг ганц тийм нэг юу гэх юм бэ? туршлагатай experience. Тэр чи Брук тэр чи нас нь явц энэ ухааны яваагүй гараад чи Брук чинь зүгээр Тэ ч ганцаардлээ зүгээр дээд лимитийн тавцсан. Робн болохоор Робн яг ингээд ухаантай боловч ингэж нэг үгүй тэр яг далайн дээрчний тиймэрхүү байгаа. туршлага experience байх байхгүй. Яг нэг жоохон логикоор ингэж бичдэг. Жимбэ болохоор ингээд яг тийм Тэгээ Сингапургийн уул нь одоо яг байгаа гişүүд нь Сингапургийн жимсийг юунд ордог? 100 дундаа яг mythical байхгүй. Бурхан. Биш бодда гам чи Иесус авах тий. Өнөр Whitebird-ийн нөгөө нэг юм урт бариултай плейд байна шүү дээ. Тэр чинь Supreme Grade-д ордог юм байл шүү. Ордог болцсон байл явуулан байхгүйсэн гэж. Хамгийн амар. Одоо бага хийсэн юм нэ. Одоо байгаа багийнх нь уул нь яг ингээд гоё ингээд төрөл бүрийн хүмүүс байгаа байхгүй. Гэтэ гол нь яг ингээд бүгд ингээд сайжирчих юм бол уул нь бол боломж байгаа байхгүй. Тэг жимбэ ямар үүрэгтэй орж. Жимбэ туршлага байхгүй юу ерөөсөө. Туршлага нь ерөөхдөө бол ингээд заавар өгдөг тийм нэг сэмпай маягаар орж ирэх байхгүй юу? Жимбэ. Ер нь бол жимбэ чинь гарч ирэх болгонд бол ер нь Люфи дандаа гайд хийж байгаагаар л гардаг шүү дээ ер нь бол тийм. Тиймэрхүү л үүрэгтэй байхгүй. Гэтэ бас өөрхөн хүчтэй шүү дээ. Манай Робин хагас уусуул амар хэ. Жимбэ чинь тэгтээ Big Mom-ыг зогсоод шүү дээ. Дарилтыг хамгийн амар гарахгүй чи. Гэтэ манай Робин хагас уусуул амар тий. Ингээд нэг хар гараа Робин шаардлага байхгүй хөө зүгээр. Робин зүгээр ингээ хүзүүг нь хуглаад явж байгаа. Клатч гэдэг. Күрэч. Тэр тэгтээ тэр нөхөр бүр ингээд нуглаа таслуулаад нуруугаа хуглуулсан байж амж явж идэг тий. Нөгөө нэг ядаргаатай нөхөр Робныг авар зоод модод нэг эрүүний хамгаалттай. Тэр чинь Zero-гийн юу болж байгаа лидер болж. Гэтэ хамгийн айн бүхтүүд миний харсан айн бүхтүүд бол Flamingo лээ. Онж лээ. Өөргөө юм шиг. Гэтэ Kaido бол амар юм шиг лээ ялцчих. За тийм л энэ да. За One Piece нэрээ юу ярьсан? Yonko ярьсан шүү дээ. Yonko гэдэг сэдв бол ингээд дуусч явах шиг байна. Тэгээд сая Nimanga podcast пэйж дээр асуулт асуусан. За асуултан дээр сэдв гинэ. Сэдв гэж асуусан байна. Сэдв. Сэдв аним байсан баха. Аним гэж бодож байна. За энэ асуултанд хариулсан шүү. Attack on Titan season 4 гинэ. Ер нь л ирсэн мэт биш. Мэдгүй та season 4 дээр бод санаж байгаа юм байна. Season 4 байгаа ч юм уу? Гарах юм уу гарч байгаа юм уу? Гарах баха. Зарлагдаагүй гэтээ бол гарна гэсэн шүү дээ угаасаа. Тэгсэн. Мэдгүй одоо. Тэр чинь part 2 нь гэсэн. Тэр чинь part 2 нь юм уу? Гарцсан шүү дээ. Part 2 нь гараад дууссан шүү дээ. Тэгвэл дахиад нэг гарна гэж зарласан баг. Тэгвэл тийм. Тэрэн дээр ерөөдөө бодлоо юм уу? Юу яа. Юу яа. Одоо ерөөдөө хүмүүс хоорондоо алцаж эхлэж байгаа шүү дээ. Титанууд нь дууссан юм уу? Үгүй нэг титануудын гарал үүслийн тэр бүх нууцуд нь гараад тэгээд ерөөдөө бол тэдний хамгийн том дайсан хүмүүс өөрсдөө өөр улсын хүмүүс. Өөр улсын хүмүүс тэр титанууд ч өөр улсын хүмүүсийг титан болгоод тэдэрлүүд ариулдаг тоххой. Яасан байлаарэ. Гэтэ тэр титан болж байгаа хүмүүс нь дандаа тэр улсынх нь нэг одоо жишээлбэл титан болдог хүмүүс нь жишээлбэл монголчууд солонгосчууд гэдэг шиг тэр нэг ямар улс гэдэг тэр улсын хүмүүс л зөвхөн титан болдог. Тарай. Бас нэг би хальт нэг пэйжээс бас нэг титануудын үүсэл гарлыг уншиж байсан юм аа. Ягаад ч юм амар уртан битсэн. Тэгээ тэрэн дээр нэг тийм ямар цустай хүмүүс илээ титан болж хувирч чаддаг гэдэг нэг тийм удмынхан хүмүүс. Тэнгүүд амар гоё асуулт. Тэнгүүд нэг 7 юу байгаа. Ингээд 9 тийм нэг титанууд яагаад хүн иддэг вэ гэх юм бол юу гэдэг вэ хөөе. Ингээд 9 тийм онцгой титаны хүч яваад байдаг байхгүй. Тэгээд титан болчоор чи ингээд оюун санаагүй болчих штеп.
юм мэдгүй шүү дээ. Тэгээ айгуу сонин гүйдэг болчихсон. Хүнийг титан болгож хувиргууд нэг ингээд оюун санаагүй болоод ингээд яд авах. Тэнгүүт нэг юм нэг 9 төрлийн онцгой тийм чадвартай титаныг идвэл хүний идвэл тэр чадварыг авангуудаа бусад хүн болж хувирах боломжтой болчихно. Тэгээд тэгж болохын тулд хүмүүсийг намайг гэдэг байхгүй. Буцааж оюун санааны авахын тулд ухамсаггүйгээр барьдаг байхгүй. Тэгээд season 4 дээр бодож санаж байгаа гараасаа та бас манго шүү дээ чи мэдж байгаа юм. Тэгээд season 4 дээр манай Эрен Макасаг амар муухагаар хэлсэн, дарамжсан. Season 4 дээр Йоо манга дээр. Season 4 дээр тэр нь гар. Цогцоор хэлээд дээш. Ирээдүйд очиад. Гарцсан шүү дээ гэж. Энэ аа. За тийм бодлоо юм байна. Би гараад үзчихэд сайхан цогцоор буцаад хөрөлдөж шүү. Тэгинэ. Ямар асуултууд та нарын хувьд олигтой тооцох юм тэрийгэ тодорхой хэлчихвэл сонсогч бид чинь бас та нараараа гоё юм яриулах гад хичээ гинэ. За яг энэ бичсэнсгээ гоё товч бүгд тодорхой асуух юм бол болмаа гэж. Энэ гоё асуулт байна. За энэ дараагийн зааш. Дараагийнх нь болохоор дараа үйлрлийн анимнуудаас recommend тесрэлт болох гээд байгаа юм да гинэ. За юу дараа. За Boku no Hero гэдэг юм season 4. Тэгээ наач угаасаа энэ бол миний хамгийн хүлээж байгаа нь. Тэгээд Sword Art Online season 3-ын part 2. Ямар ятаргаатай байна. Sword Art Online ч. Гэтэ энэгээр Тостгоо богш. Би нэг хүлээж байгаа гэж. Мен дээр гол нь хамгийн хүлээж байгаа маань Асуна гар. Бэс юм шүү. Ер нь бол Асуна нь гоё зүйл. season 1-ээс хойш Асуна дандаа ингэ анекдот яваад байгаа байхгүй. Гүзэнтэй адилхан хүмүүс яваад байна. Ийм ээлж чих мэхтэй болсон. Гүү Асуна гоё. Үгүй Асуна гоё. Үгүй тоглоом болоо янз бүрийн юмд орцгоо зүгээр ингээд хоригдож моригдож ч юм уу эсвэл зүгээр нэг тоглоом дотор орохгүй гэл энгийн хүн ингээд нэр ерөөхдөө анекдот яваад байгаа. Тэр намайг үзэхэд Асунаа амар өс واخгүй. Алд гэсэн. Өөр юм гэнэ. Одоо ихтэйсээс энэ дээр part 2-ын эхлэнгүүт хүмүүс амар тийм гомдол гарсан заяа. Амар дург бол яг тэрс part 2 дээр Kirito гол дүр нь эхний 20 анги дээр баг юу ч хийхгүй. Тэгээ recommend хийгээрэй гэсэн Boku no Hero актив үзээрэй. Тэгээд Naruto над тань заяа дараагийн season гарна. Sayonara Heroine нэг мэдгүй. Яа нэг Shokugeki no Soma. Shokugeki no Soma. Дараагийн season гарна. Тэгээд миний бас амар хүлээж байгаа юм бол Psycho-Pass season 3. Psycho-Pass би season 1-ийг үзчихсэн. 2 гарсныг бол мэдээгүй. Season 3-ын бүр амар л чинь. 3 нь гарч байгаа гэж байна. Ер нь бол эхний season 1-ийг хэрвээ үзээгүй юм байгаа бол үзээрэй. Бакигийн юу байна уу? Баки бол яг шинэ season гарах юм шиг дууссан шүү. Байна уу? Тэгээд тэгсэн чинь тэр дараа өвөл зуных руу л орох бах та. Тэр нэр үнэн Бакигаа. Тэгээ юу яа. Дөрөвд нь үрт. Миний бодлоор ерөнхийдөө одоо ингээд нөгөө намрын анимнуудын нэг шилдэг төрсөлтөй 2 гол аним нэг нь Boku no Hero гэх юм нөгөөх нь Psycho-Pass. Psycho-Pass гэхдээ яг тэгэж амар хүмүүсийг байлан дагуулсан юм уу? Дагуулс тэр чинь тухайн улирлынхаа дандаа шилжин бол яваадсан баг. Би Тийм үү. бол сайхан санагш. Тэр бол амар дажгүй идеятай хэрвээ тиймэрхүү детектив тэгээд sci-fi тэгээд юм psychological аним үзхийг хүсвэл үзээрэй. Угаасаа сонирхолтой санагцсан. Тэгээ уг нь би season 1-ээр төгссөн л гэж бодсон. Тэгээ 2 3 гарч байгаа юм байна. Үзээ. 2 гарсан 3 гарч байгаа. Тэгээд дараа нь бас миний үлээж байгаа болохоор Fate. Чи Fate-эл recommend хийх юм шүү дээ. Гэтэ миний recommend хийх нь болохоор Boku no Hero гэх юм яа. Psycho-Pass Fate. За би бол угаасаа мэддэг нь ганц. Тэгвэл бас нэг хүмүүс амар хүлээлт үүсгэж байна. Assassin's Pride гэдэг нэг яа. Light novel-аас илэрсэн. Assassin's Pride. Аха. Мэдгүй. Тэг нэг энэ амар ямар ч амар. Тэгвэл дараа нь Azur Line гэдэг энэ бас видео биш яа. Уцсны тоглоомоос хэлж байгаа. Дан хүүхэн гардаг шүү. Уцсны тоглоом дан хүүхэн байдаг юм чи. Аним мэдээж дан хүүхэн. За миний recommend их аним болохоор Beastars гэдэг аним байгаа. Мангийн олон уншижсэн бүр солиотой гоё. Амар гоё идеянууд гарна. Тэгэд энэ дээр болохоор хүмүүс би өмнөх подкастн дээр ярьжсэн шүү дээ. Нөө яриадсан. Тэн дээр нэг амьтад хүмүүс шиг болцоо ухамсартай болсон. Тэгээд нийгэм нь болохоор
махчад болон өвсөн тэжээлтнүүдгээ хуваагдсан, сүүн тэжээлтнүүдгээ хуваагдсан. Тэгээд яг хүний амьтны болон нөө инстинктүүдээ яаж дагдаг тэгээд яг тийм нийгэмд ороод амьдарч байгаа болохоор нөө нэг тэрийгээ ингээд яаж одоо өөрийнхөө тэр хүний өөрийнхөө дур хүслийг цаанаас нь тэгэж гарч байгаа юмнуудыг яаж дарах уу хэрвээ тэрийгээ дагаад явчих юм бол ямар үр дүнд хүрэх үү гэд маш олон гой сэдвүүдийг хөндөж гаргаж ирсэн гоё идеатай тийм манг байсан би бол унссан. Тэгээд аним гарч байгаад одоо баяртай байна. Тэгээ бас дараагийн бол бас юу бас тийм амтныг хүншүүлэх гэж ярьж шүү дээ. Аха. Яг уран зохиолын хэллэг нь хүншүүлэх. Хүнийг амтншүүлт. Амтныг тэрэн дээр нэг бас нэг юу лээ. Нэг Африкан юучлаа нэг бас нэг тийм юу гарах юм байлаа. Бас нэг хүншүүлсэн. Хөөе Psychopath гэдэг чинь аюул Mangaka Hitman Reborn-ийн хүн үү? Сайн мэдгүй. Гэтэ зурлал энэ зураг бол амар хатлаа гэдэг байна. Зурлал төстэй яхахгүй. Тэр чинь амар чайлд шүү дээ. Юу, Mangaka Hitman Reborn. Манганых нь зурлал амар адилхан. Мангагийн зурлал би мэдгүй. Энэ бол амар ондоо аниме үед шал ондоо. Манганых нь зурлал амар адилхан байхгүй. Энэ чинь баг хибарайд шарагдаад байгаа зү. Тийм. Магадгүй л. Үе нь ямар олон сизон гардаг. Юу. За би бол Hero Academia гал. Би бол Beastars-ыг комент хийж байгаа. Тэгээд One Punch Man-ы Owen гана. Би Season 2 бол навшил. Би банкыг уншиж байгаа. Аним үзэг. Би жаа юм. Энэ доо. Season 1 бол masterpiece шүү дээ. Аа. Punch Man. Зүг л. Сайтамын цариг хоороо. Яагаад? Би ингээд айгуу тэнэг би ууг нь үзье гэж бодож байсан аахгүй юу. Тэгээ хүмүүс айгуу сонио Гоку нүчтэй юу, One-Punch Сайтама нүчтэй юу гэсээр байгаа. Айгуу тэнэг асуулт би минээс асуураа. Тэнгүүдээ Сайтама лаан маань гэж солиорсоор байгаа. Тэгээд мэдгүй. Тэгээд айгуу тэнэг юмас болоод дургу болгоо ицсэн. Тэгээд юу шиг Ахиро Наосаро гэд бас баскетболтой юм арна. Сагсан мөнгө. Нэ. Энэ нөө миний яриадсан юм шүү. Олон гэх юм уу? Юу. Энэ тийм үү гэн. Муу. Тийм. Одоо 2 сарын дараах юм. Тэр бас нэг Konohata Tamare гэд хөөхөн шоуж гарч байгаа. Сая season 1 нь гараад байсан. Би бол мангаг нь уншиж исэн. Айгуу хөөхөн. Тэгээд энэ намар season 2 нь гарах юм байна. Кенстэй спорт аниме гарч байгаа. Ашана Сара гэд. Энэ бас амар сонирхолтой юм лээ. Babylon гэд бас шинэ юу гарч байгаа юм лээ. Бас детектив тийм юу хэрэг мөрдсөн. Детектив. Тэгээ No Guns Life гэд бас Gossip үзчихсэн байгаа. Юу Gossip нэг жоохон юм шаргалтай тийм амар гоё детектив. Тийм амар гоё. Би санахгүй. Амар гоё. Тийм. Бас детектив үзвэл детектив анимнууд дундаа бас masterpiece. Gossip. GOSICK. Нилийн сэрчин 11 он. 10 яг ингээд миний толгоонд яг дүр зургал нь буу. Гэтэ хөөхөн бас драматай. Драма. 24 мөр ангид байгаа. Тийм. Би сонсож байсан гэхдээ яг луугна. Үзчихээгүй юм. Тийм. Хүмүүстэй. Тэгээ одоо One Piece-ийн Romance Down гэдэг юм гар. One Piece. Тийм. Romance Down. Юу юм заачих. Юу special. На Romance Down гэдэг тоглоом байд штэ. PPSP. PPSSPP нэг юу аахгүй компьютер руу орохоор тийм нэртэй болчихдаг шин. PSP л дээр нь. Тэгээд хаа юм үсэг. Ерөнхийдөө бол юу гарна. Гэхдээ тэрний спешиал гарна. Ямар ч тэгээд Romance. Юу юм бэ? Тэгээд мэдээж нэг Lupin 3 The First Movie гарна. Lupin Third гэдэг movie яваад байдаг шүү дээ. Би энийг рекоменд хийцээ. Lupin 1 мэдгүй ер нь Lupin 2. Үгүй. Lupin 2-ийн тэр 3-тай анимашн амар гоё хийчихлээ. Энэ баггүй Africano Salaryman гэдэг бас тийм нэг хүншүүлсэн. Гоё юм уу? Цаашаа голаач сургууль явчихлаа.
Lupin төрдийг бол recommend юу. Гэтэ тэр бол дараа жилээс Монголд үзэх хэрэгтэй. Энэ дандаа нэг Тэр series юм уу? Бага. Тэр mangaka-ийн талаар гоё докюментари энэ дэр гарч байгаа шин. Netflix самсан. Энэ ч. Тэг ингээд хараад хаа дандаа нэг лоли юмуд харагдаад байгаа. Би нэг халтгүй л гэдэг. Миний мэдх юм юу вэ? Энэ сая бид нэр ярьсан Mugen no Juni ингээд самурайтай аним бас гарч байгаа юм шүү дээ. Гарна. Энэ юу шүү? Яой. Октос амьд байх та. Би энэ тийм энэ мэдээллийг саяхан уншиж ирсэн юм байна. Яой харин тархтан Юри гэлөө. тэний байт юм. Юу н гоё батд. Лаликон. Гэтэ нэг тийм би тэгтээ яг нэг тийм юу үзчихсэн. Айгуу ганцхан ангитай нэг айгуу богинохон нэг тийм яой boy love нэг тиймэрхүү сэдвтэй нэг тийм амар хөөрхөн хоёр ахлах сургуулийн бандын тухай тийм үзчихсэн. Жижигхэн драма. Тэг зүгээр ингээд сэтгэлтэй. Тэр яой дундаа тэр Yuri on Ice юусан юм шиг үл шүү дээ. Тэр тэгтээ бүр нэг амар яой өнтер бол биш. Би тэр мэдээгүй шүү дээ. Тийм үү. Гэтэ эвүүлээсэн л да зарим юмсинууд нь гэтээ амар тийм бол гардаг. Анимашн бүр амар гэдсэн шүү дээ. Тэмээ. Сайн баг. Чи үзсэн юм уу? Үзсэн. Сайн санахгүй тэрийг нэг ажиглаж харж байгаагүй шүү дээ. За. Миний санал болох бол бас нэг Black Fox гэдэг. Black Fox. Амар зурлал нь бол бүр амар гоё таалагдаад байна та. Тэгээ бас нэг бас л амтантай холбоотой, амтан хүн ингээс холбоотой. Тэгээд ерөөхдөө бол яг тийм цуснууч гараад. Энэ намрын анимууданд амтналэг юм шүү. Хүншүүлсэн. Яг альны бол ерөөхдөө бол комментэр хэлээрээ. Ерөөхдөө бол юм акшн төрлийн. Тэгтээ тэгэл яг нэг үлрэлт гарч байгаа нь тэгэл тоотой нэг за гарын 5 уран багтах нэг чанартай найд юм дөө. Тэгэл хав болчихсон. Тэгэл наашаа цаашаа дэшээ доошоо явцгаал. Тэгээ тэрэн дээр уус нэг 7 нэг болгоны анги янз янзын юмнуудын нэг аним тренд ингээд тийм пэйж сайт банк листүүдийг гаргаж идэв шүү дээ. Тэрийг гоё дагаад явуул сонирхолтой л баг. За тэгэд манай энэ дугаарын сэдв бол ингээд дуусч байна. За нөгөө сэдв гэж асуусан маа. Айоо өөр асуулт алах уу? Өөр асуулт байхгүй. Санийх бол хамгийн сүүлийнх асуулт байсан. Бай бай. За тэгээд манай подкастыг 7 хоног болгон сонсож байгаарай. Тэд нэг өмнөх хийжсэн хүмүүсээс амар зогссон байжгаад амар удаан зогссон байж байгаа. Тэгээд хүлээлт амар хүүссэн байсан. Тэгээд хүмүүсийн хүлээлт төрөх байхад тэгж амар айжсэн. Тэгээд айжсэн ч гэж одоо хүртэл ажил байгаа. Тэгээд яванда сайжраад явчихна уу? Ямар нэгэн асуулт байвал доор үлдээгээрээ би шал өөр юм ярьчихсан мартчихлаа. Асуулт үлдээгээрээ сайжраад явах байх. Тэгээд манай Animal Podcast page дээр лайк дараарай. Rusty Talks page дээр Chapteli, Dylan Cinemates, Filmo бүгдэн дээр гоё лайк дараарай. Тэгээд асуултуудаа доор комментэр үлдээгээрэй. Гоё коммент байвал үлдээгээрэй. 9 сарын 1-нд Anime Day дээр Paprika гарна шүү. Тийм манай Anime Day бүтэнсэ өдөр байна. Бүтэнсэ өдөр тий. Тийм. 4 цагаас илүү. 4 цагаас илүү. За ер нь 4 цагаас асуу. 4 цагаас Anime Day Paprika. Тэгээд манайхтай Aiko Otaku Shop тий. Aiko Otaku Shop хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ирээд гоё аахад оролцоод. Тий, аахад оролцоод гоё бэлэг аваарай. Амар гоё бэлэг аваад. Тий, үнэгүй аахад үзэл тэгэл жижиг. Тэгээ манай гоё аним сонголтууд гоёсэн. Өмнө 7 хоногийн Sword of the Stranger бүр амар гоёсэн. Тэрэн дээр гоё сэтгэлтэй ярих. За өнгөсөн. Тэгээд бай. За бай. Өөр бай бай гэж.
Bye.